우리 기도하고 시작하도록 하죠. 기도하고. эхлээд залбираад эхэлцгээе. 예. 거룩하신 하나님 아버지, 새날을 주셔서 감사합니다. Ариун эзэн минь та шинэ өдрийг өгсөний төлөө талархъя. 하나님께서 오늘도 우리에게 주고자 하는 말씀을 통해 우리가 진리를 깨닫고 하나님의 뜻을 발견하는 귀한 은혜의 시간 되게 해 주시옵소서. Эзэн минь энэ өдөр өгж байгаа таны үгээр бас бидний лөө хандсан таны хүслийг мэдэж ойлгоход тусалж өгөөч. 우리의 사정과 형편을 하나님께서 다 아시오니 저희가 하나님의 은혜 안에서 자유케 하시고 은혜로 말미암아서 또 다른 영혼들을 살려낼 수 있는 귀한 역사들이 나타나게 해 주시옵소서. Эзэн минь та хүн нэг бүрийн бодол хийгээд нөхцөл байдлыг мэднэ. Та бүх зүйл дээр бас хамт байж өгөөсэй. Хүн болгоныг таны дотор чөлөөтэй эрх чөлөөд эдлэгтэн таas тусалж өгөөсэй. 이 시간에 말씀을 증거하는 부족한 종과 또 통역하는 오가나 사모님, 또 말씀을 듣는 모든 학생들 위해 하나님의 은혜가 함께할 수 있도록 도와주시옵소서. Эзэн минь энэ өдөр энэ цагт таны үгийг дамжуулах хүн, бас хөрвүүлэх хүн, сонсох хүн нэг бүрийн дээр таны нэгүүлсэл, бас хамгаалалт, мөн мэрэгэн ухаанад байж өгөөсэй. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 자, 그러면 지금 차를 옆에다가 좀 어떻게 세우실 수 있어요? 괜찮아요, 목사님. 신경은 괜찮을 것 같아요. 여기다 딱 중간에 자기 가운데긴 하지만 계속 멈춰 있거든요. 움직이지 않고. 아예 안 가고 있어요. 오늘은 우리가 지난번에 요한일서 여기 3장 8절까지 말씀을 배웠습니다. За хэдүүлээ өнгөрсөн хичээлээр 1-р Иохан 3-р бүлгийн 8-р эшлэл хүртэл үзсэн байгаа. 요한일서 3장 8절에 죄를 짓는 자는 마귀에게 속한다고 그랬어요. За 3-ын 8 дээр харах юм бол дэм үйлдэгч нь муу нэгэнд харьяалагддаг гэсэн баг. 마귀는 처음부터 범죄했다고 얘기했습니다. Тэгээ бас ихсгэлээрээ тэр муу нэгэн бол тэр анханаас буюу бүр эхнээсээ нүгэл үйлдсэн гэсэн. 성경에 보면 마귀를 우리 한국 성경에는 아침의 아들 계명성이요라고 이렇게 말씀이 증거됐는데 그 계명성이라는 단어 자체가 히브리 말로는 루시퍼입니다. Библиэлд одоо юу байдаг гинэ? Өглөөний хүү гэрэлт од гэсэн ийм утга байдаг гинэ. Тэрийг харах юм бол одоо Lucifer гэсэн утга байдаг. еврейгээр. 자, 그는 하나님의 성전에서 하나님을 보좌하면서 찬양을 하던 천사장이었어요. 나도 Luciferыг хэдүүлээ тайлбарлах гэх юм бол тэрээр магтагч ийм одоо тий зарц байсан. буюу магтагч хэлж байсан. 그런데 그 루시퍼가 범죄가 드러났습니다. 왜냐하면 하나님의 자리를 넘보았어요. 근데 харамсалтай нь тэр яасан гэхээр Бурханаас өөрт нь тогтоогдсон тэр байр суураас хитрэн гарч ирсэн байж. 그것이 이제 드러나서 하나님의 성전에서 쫓겨난 겁니다. 땅으로. тэрнээсээ болоод Бурхан яасан гэхээр түүнийг одоо буулгаж газар руу илгээсэн байдаг. 그런데 그 루시퍼가 처음부터 그렇게 성경에는 하나님의 성전에서 쫓겨나서 내려와 가지고 그가 하는 일이 뭐냐면
아담 하와가 범죄하도록 이렇게 뱀에게 들어가서 하와를 미혹하고 또 아담으로 하여금 선악과를 따먹도록 처음부터 범죄하도록 역사했던 마귀입니다. 그게. Тэгэхээр Люцифер яасан гэхээр одоо эзэн бурхнасаа те шитгэл аваад газар руу илгээгээдэгтэй хамгийн анхны хүн болсон Адам болон Еваг онилж тэгээ могой болж ирээд Еваг тэгээ хуурах энэ ажлыг ингээ хийсэн нэгэн байгаа. Буюу хамгийн анханаас ахуулаад тэр ингээд нүглийг үйлдэж эхэлсэн байна. 자, 그게 처음부터 범죄했다는 뜻이에요. Тэгээ энийг болохоор Библиэлд сая хэлсэн байгаачлан тэр эхнээсээ нүгэл үлдсэн гэдэг нь энийг хэлж өөрөө тэр хин Еваг хуурсан те тэрийг хэлж гисэн. 하나님 편에서 볼 때는 하나님의 성전에서 불의한 것이 드러나는 것이 그가 처음부터 범죄한 것이고 또 우리 인생에게 있어서는 아담 하와를 선악과 따먹도록 유혹한 것이 그의 죄입니다. тэрээр одоо зөвхөн энэ дэлхийн дээр Еваг те Адам Еваг хуурснараа гимигээ зогсохгүй тэрнээс өмнө ч гэсэндээ эзний оршихуйд байхтай хүртэл эзний өмнөөс босч ирсэн буюу те бурханы байршиг булаах гэснээрээ бас нэг юм хийсэн гэсэн. 그래서 그는 처음부터 이렇게 하와를 속이는 거, 사실은 이제 속이는 것을 다른 말로 한다고 하면 거짓말이죠. 자, 그래서 요한복음 8장 44절에 그렇게 말씀하죠. 너희는 너희 아비 마귀에게 났으니 너희 아비의 욕심대로 너희도 행하고자 하느니라 하면서 그는 처음부터 살인한 자고 진리가 그 속에 없으므로 진리에 서지 못하고 거짓을 말할 때마다 그것으로 말하는 이는 그가 거짓말이요 거짓말쟁이요 거짓의 아비가 되었습니다. 이렇게 말씀했는데 요한복음 8장 44절 한번 읽어보라고 했어요. За хэдүүлээ Иохан номны 8-ын 44-ыг хэн нэг нь уншчих уу? 누구 한번 읽을까요? 목사님 아니면 제가 여기서 불러드릴까요? 여기 문우생 사모님이 좀 읽어보세요. 목사가 чиг уншиж өгөөрэй гэнэ. Иохан 8-ын 44. Тэгээ энэ дээр харах юм бол юу гэж ирэхлээрээ муу нэгэн яасан Еваг мэхэлсэн гэж гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ мэхэлсэн гэдэг нь болохоор арай жоохон өөр үгээр хэдүүлээ хөрвүүлэх юм бол тэр чинь мэхлэнэ гэдэг чинь худлаа ярих гэсэн утга шүү дээ. Тэ? Тэр худал гэдэг зүйл бол энгийн зүйл ерөөсөө биш. За тэгээд 8-ын Иохан номны 8:44-ийг өгсөйхагч уушаад өгөх юм бол тэрэн дээр бас худлын талаар байж байгаа. За та нар эцэг диавлаасаа гаралтаа тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй. Тул үнэн дотор зогсдгүй. Тэр худалч бөгөөд худал хуурмгийн эцэг учир худал хэлэхдээ жухам өөрөөсөө хэлдэг. 아멘. 자, 여기 말씀 속에 보면 이게 아주 중요합니다. 마귀가 어떻게 해서 마귀라고 하는지를 우리가 금방 알 수가 있어요. 그러니까 эндээс харах юм бол хэдүүлээ те муу нэгний талаар ингээд мэдэж болно. Муу нэгнийг те яавал гэж нэрлсэн те одоо янз бүрээр нэрлэдэг шүү дээ тийм ээ. Гэхдээ яагаад тэгж нэрлсэн гэдэг эндээс хэдлээ харж болохоор байгаа. 자, 이 마귀가 너희 아비의 욕심대로 너희도 행하고자 하느니라 하는데 마귀는 처음부터 욕심을 품었다는 것을 알 수 있습니다. За тэгээ эндээс хэдүүлээ юу гэж төгсөөр та нар итгэж чинь эхнээсээ худалч байсан. Бас шунжсэн гэсэн ийм агуул байгаадаас тий. Тэгэхээр илүү хүсэжсэн. угаасаа муу нэг анханасаа илүү хүсэжсэн гэдэг эндээс ингээ харагдаж байгаа гэсэн. 하나님의 성전에서 하나님을 보좌하면서 그가 하나님을 찬양하는 천사장이었는데 그 찬양할 때 많은 천사들의 어떻게 보면 존경을 받고 우러름을 봤을 겁니다. 그럴 때 그가 하나님을 높이다가 하나님의 자리를 넘보게 된 겁니다. 그게 욕심이에요. Тэр бас анханасаа шунал бодолтой байсан яаж байгаа гэхээр эзнийг магтагч тэнгэр элчин. Тэгээ тэр магтагч мөрт хэрнээ
магтагч бус тэнгэр ичнээс ч бас арай байр суурь нь өөр байгаа шүү дээ. Гэтэл тэрнээсээ үүдээд яаж юм гэхээр илүүгээр дахиад шунж байгаа буюу бурхны байр суурийг хүсэж байгаа тийм. Энэ бол шунал байгаа шунал гэсэн үг шүү дээ тийм. 자, 오늘날도 많은 이단들 가운데 자기가 하나님이라고 주장하는 사람들이 있지요. 그 아주 웃긴 사람들 많습니다. 그 많잖아요. 네. 내가 하나님이다 이렇게 주장하는 사람들. Өнөөдөр хэдүүлээ хардаг те нөө буруу урсгал гэж бид нэр ярьдаг. Тэгээ буруу урсгал гэдгийн урсгалын хүмүүсийг харахаар гол одоо цөмөн яг энэ диаволтой адилхан байдаг. Тэд нэр өөрсдөө яг бурхан болгоцсон явчихдаг. Би бол бурхан те би бол одоо ихч одоо юу гэдгийг те надад мөрөг гэж ингэж явдаг гэсэн. 자, 그 사람들은 욕심으로 그렇게 하는 겁니다. Бид нар болохоор бүгдээрээ ийм шунлаас үүдэлтэй байдаг. 이게 마귀의 자녀라는 게 분명하지요. Тэгэхээр яг ижлэхэн байгаа үг нь таарч гэсэн үг те. Анх муу нэгэн ч гэсэндээ диавол яаж юм гэхээр шунлаас үүдэж илүү их санаархсан. Илүү эрх мэдлийг санаархсан бол энэ буруу урсгалууд ч гэсэндээ яг харах юм бол зүгээр илүү эрх мэдлийг санаархсан гэсэн утга. 그래서 창세기 1장에 보면 창세기 2장에 보면 그 마귀가 하와를 미혹할 때 뭐라고 미혹하느냐면 창세기 3장에서 그러네. 미혹할 때 그 너도 여기 3장 5절에 그렇게 말씀했습니다. 창세기 3장 5절 한번 읽어보세요. 네. За эндээс хэдүүлээ харъя. Ева дээр очиод Сатан юу гэж хэлсэн талаар Эхлэл номны 3-ын 5 дээр ингэж байгаа. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг бурхан мэдэж байгаа гэжээ. 자, 선악과를 따먹게 되면 하나님이 먹지 말란 선악과를 따먹으면 눈이 밝아져 가지고 하나님과 같이 된다라고 유혹을 합니다. Энэ Еваг юу гэж гол ятгач юм гэхээр тэр бити гэсэн тэр модны чимсэс чи яг идчих юм бол нүд чинь нэгдэхлээр чи бурхан шиг болох гээд байгаа байхгүй юу гэж ингэж хэлж. 자, 자기가 과거에 하나님의 자리를 넘봤던 것처럼 마귀는 끊임없이 자기의 욕심을 거두지 않는 거예요. Тэр энэ муу нэгэн тэ анханасаа өөртөө байсан тэр шунал хүслээрээ бас хүмүүс ингээ өргөддөг гэж. 그래서 하나님처럼 된다라고 이렇게 하와를 꼬드겼어요. Тэгээ ясалэр Евагаас тийж байгаа тэ чи бурхантай адил болно гэдэг гэж хэлж. 이게 처음부터 범죄한 겁니다. 그것이. Тэгэхээр яг өөртөө ижлэн анхнаахаа өөрийнхөө сэтгэлээр гэсэн үг тийм ээ. Өөрт нь байсан тэр илүү хүссэн шунаг сэтгэлээрээ бас яг оролцож. 또 처음부터 살인한 자라고 할 때, 자, 마귀가 가인으로 하여금 아벨을 죽이도록 그 마음속에 시기 질투하는 마음을 주었어요. За бас энэ дээр сая Библиэлд тэгсэн тийм диаволыг сатаныг анхнааснаас тэр чинь алуурчин байсан гэж хэлсэн. Тэгээд түүний одоо нэг жишээ гэх юм бол муу нэгэн бас Каины дотор орж ажилласан байгаа шүү дээ тийм. Тэгээд Каины дотор орж ажиллаад өгсөхгүй зүгээр ажиллаад уруудад орхиогүй Каиныг хөдөлгөөд Каин хөдөлж дүүгээ халах хэмжээний хүртэл ингээ уруудсан. 그것이 처음 살인한 자입니다. Тэгэхээр чин тэр одоо юу вэ? Энэ дэлхий дээр хамгийн анхны одоо аллах хэрэг гэж явж байгаа шүү дээ тийм. 자, 이 마귀는 그러면서 끊임없이 성경 전체적으로 보면 이 바리새인들이나 제사장이나 서기관들을 통해서 또 역대 왕들을 통해서 역대 거짓 선지자들을 통해서 끊임없이 거짓말하는 거예요. Энэ муу нэг цаашаа хэдүүлээ түүхийн явцад харах юм бол тэр одоо шастрын дэдүүд байна уу тий хаадууд байна уу эсвэл хуурамч иш үзүүлэгч нар байна. За тэгээд цаашаа цаг үеийг ингээ харахлаарэ фарисеучуд байна, садукайчуд байна, тий шашны удирдагч нар байна. Ингээд яаж юм гэхээр үеэс үе дамжин тасралтгүйгээр ингээ худал үгээр худал агуулгаараа хүмүүсийг өргөцсаар ирснэ гэдэл харж бол. 자, 이런 마귀의 일을 멸하려고 예수님이 오셨다라고 여기 이야기하죠. За гэхдээ яаж юм гэхээр
Иохан номны буцаад хэллээ агуулгад очихмол энэ муу нэгний үйлсийг нь тий өчгөө болгохын тулд Иесус 9 талаар ирж. 그래서 여기 요한일서 3장 8절에 하나님의 아들이 나타나신 것은 마귀의 일을 멸하리 하심이라. 이런 마귀의 일을 때려잡고 우리가 이런 마귀에게 미혹받지 않고 살아가도록 인도하기 위해서 하나님께서 오셨다라고 얘기하신 거예요. 예수님이 오셨다라고. За тэгээд энэ нэгдүгээр Иохан 3 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлийг харах юм бол ингэсэн тий. Энэ сатааны үйлсийг нь устгахын тулд Бурхны хүү буюу Иесус 9 талаар хэлж өгч. 그래서 예수 믿는 사람은 마귀에게 끌려다니면 안 됩니다. Тэгэхээр бид нэр тий энэ Иесуст итгэдэг, энэ Иесус энэ хүн гэж ингээ хэлээд явдаг гэвэл бид нэр яг сатантай одоо эвлэрээд ч юм уу тий сатаны ажлыг хийгээд яваад иж болох гэсэн. 아까 있는 말씀처럼 욕심, 또 살인, 또 거짓된 진리, 거짓말 이런 것에서 우리가 벗어나야 돼요. Ийм болохоор саяны хэдүүлээ хэлсэн. Тэгвэл муу нэгний ажлыг хийхгүй буюу сатаны ажлыг хийхгүй нь юу гэлж байна гэхээр шунал байна тий илүү хүсэх, шунах, байр суурь руу санаахах. За тэгээ бас сая энэ дээр аллаг гарсан тий аллаг. За тэгээ бас нөгөө худал ярих тий худал дурлах. Энэ бүх зүйлүүдийг бид нэр хийхгүй байх хэрэгтэй гэсэн. 여기 9절에 하나님께로서 난 자마다 죄를 짓지 아니하나니 이는 하나님의 씨가 그의 속에 거하며 저도 범죄치 못하는 것은 하나님께로 났음이라 이렇게 말씀을 합니다. Тэгээд нэгдүгээр яхан 3:9-ыг харах юм бол энэ дээр юу шигшээрээ Бурханаас төрөгч бүр нүгэл эс үлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үлдэж эс чадна гэсэн. 자, 사도 요한은 죄와 싸워서 이길 수 있다. 이 사단의 권세와 싸워서 이길 수 있다고 하는 것을 이렇게 말씀합니다. За тэгээ харах юм бол те элч Иохан хэлж байна. Бид нэр тэмцэл юу яахгүйгээр муу нэгэнд дарагдахгүйгээр харин түүнийг тэмцэх юм бол яалах боломжтой гэдгийг энэ дээр хэлж байна. 자, 그 이유는 우리 모든 사람들, 우리 그리스도인들은 하나님께로부터 났기 때문에 그래요. Тэгээ түүний шалтгаан нь яагаад ялах ёстой боломжтой гэхээр бид нэр Бурханаас төрөсөд болсон учраас одоо түүнийг ялч чадна гэж хэлж өгч. 자, 아멘. 하나님께로부터 났는데 어떻게 나냐면 하나님의 씨가 그 속에 거하기 때문에 범죄하지 않는다고 그랬습니다. Тэгээ яагаад тэгвэл Бурханаар төрөсөд болоод болж байгаа вэ? Гингүүт Бурхан өөрийнхөө үрийг таны дотор суулгасан учраас гэсэн тийм. 자, 우리가 그런데 가만히 들여다보면 죄를 짓지요. 죄 안 짓는 사람. Тэгэхээр бодож үзэх юм бол яадаг вүлээ? Нэг мэтгэхэд л одоо тийм муу нэгнтэй эвлэрсэн нөгөө муу бодлуудад нь эвлэрсэн ингээ явж чадах тохиолдол бас байдаг. 그런데 하나님께로 난 자마다 범죄치 않는다고 얘기했습니다. 이게. Харин энэ Библийн энэ хэсгийг одоо 9-ийн сүүлийн хэсгийг харах юм бол яа гэсэн бэ? Бурхны хүмүүс нүгэл үлддэг гэж. 자, 그렇다고 하면 자, 우리가 어찌 보면 이 말씀은 우리는 결코 죄를 짓지 않는다라는 뜻인데 무엇이 죄를 짓지 않느냐 하는 숙제를 우리가 깨닫는 것이 중요한 거예요. Тэгэхээр одоо энэ дээр хэлж байгаа тийм бид нэр өөрөө мэдгүй заримдаа ингээ үлдсэн явж байдаг гэдэг ингээ ярьчин. Гэтэл Библиэр болохоор тэд нар ингээ нүгэл үлддэггүй Бурхны хүмүүс гэж бичигдсэн байж. Тэгвэл хэдүүлээ энэ дээр яг ямар талыг нь хэлж байгаа болоо гэдэг дээр хэдүүлээ бодох хэрэгтэй. 자, 여기 말씀해 보니까 자, 우리가 여기 범죄하지 않는 것은 뭐가 범죄하지 않는다면 중생한 영혼이 범죄하지 않는다는 얘기예요. За энэ дээр Бурханаас төрөгчд нь буюу Бурхны хүмүүс нүгэл үлддэггүй гэдэг нь юу гэлж чинь гэхлээрээ та эзний үрийг аваад дахин төрсөн сүнстэн тий. Тэгэхээр дахин төрсөн сүнсээрээ дахин төрсөн хүмүүс сүнсэн дотроо нэг нүглийг үйлддэггүй гэсэн үг. 자, 우리의 육체와 마음은 때로는 세상에 살아가면서 물질적으로 육체적으로 유혹을 받아서 죄를 질 때가 있습니다. Харин
бидний одоо энэ өмссөн одоохондоо тайлаагүй байж байгаа энэ мах бод те бас энэ зүрх сэтгэл санаа эдгээрүүд маань яадаг гэхээр одоо тэр мах бодынхаа хэрэгүүдийг бодох ч юм уу мах бодынхаа аашиг гаргах ч юм уу те ийм зүйлүүд бас байдаг. 그러나 우리의 영혼은 범죄하지 않습니다. Харин тэгсэн ч гэсэндээ бидний сүнс бол те юу гэдгийг эзнийг болсон гэдэг утгаараа гэм үлддэггүй гэж. 언젠가 제가 여러분들에게 한번 설명을 한 적이 있었습니다. Тэгээ та нар санаж байвал нэг удаа та нарт бас одоо тайлбарлаж ирсэн удаа байгаа. 자, 우리가 우리 영이 이렇게 생겼다고 보시자고. 이게 우리 영이 이게 이렇게 100% 생겼다고 하면 우리가 예수를 믿고 구원을 받았을 때, 자, 요만큼만 구원을 받았느냐? 아니면 이렇게 전체 다 구원을 받았느냐? 우리의 영이 만약에 요만큼만 구원받았다고 하면 우리는 범죄할 수가 있습니다. 우리의 영도. 그러나 이 성경 말씀을 보니까 우리의 영은 100% 구원을 받았다는 걸 알 수 있어요. 생생한 것은. Аха. Ингээд жишээлх юм бол яг ийм бас тайлбар байгаа. Одоо пасторыг гата нэг хөрхөн дөрвөлчин цагаан цаас барьсан байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энийг та хэд маань одоо таны сүнс гэдээ ойлгоч. Тэгвэл энэ таны сүнс эзнээс авралыг авлаа гэхэд энэ сүнстэн тэр бүхлээрээ авралыг авах уу? Эсвэл саяны пастор нэг тийм буланг хаашлаад ураад авсан жижиг булан байсан шүү дээ. Тэр хэсэг нь л зөвхөн авралыг авах уу? Ингээ бас өөрөөсөө асуугаад үзсэн. Тэгэхээр хэрвээ таны авралыг авах гэдэг чинь сүнсний чинь аль нэг хэсэг л авралыг аваад бусдууд нь тэр чигээр одоохондоо байгаа. Гэж хэрэг бодох юм бол бид нэр одоохондоо нөгөө нэг эзний биш бурхны биш хүмүүс гэдэг утгаараа сүнсээрээ ч гэсэн нүглүүлэх боломжтой байгаад байхгүй. 자, 우리가 구원을 받았을 때 하나님의 능력은 우리를 충생케 할 때, 그 하나님의 능력은 뭐 10%, 5%, 1%만 역사하는 것이 아니라 100% 역사합니다. Тэр бидүүлээ мэдэх ёстой зүйл нь болохоор бидний сүнс эзэнтэй холбогдоод эзэнний хүчээр эзэн ажиллаа хийх үед эзэн ямар хүчээр ажил хийдэг гэхээр нийт хүч маань одоо хүчнийхээ зөвөр 10% ч юм уу 5% хэмжээнд нь ажилдаг. Харин бүр 100% биднэрт ажилдаг. Бидний сүнстэй ажилдаг. 세상의 어떤 생각처럼 세상 사람들의 물질적인 세계처럼 잘하면 요만큼 주고 못하면 요만큼 떼어주고 이런 세계가 아니에요. Энэ өөрөөр хэлэх юм бол энэ сүнслэг ертөнц бурхны биднэртэй хамт байж үйлсдэг тэр үйлс нь яг хүнийх шиг ерөөсөө биш гэсэн үг. Хүмүүс яадаг гэхээр ямар нэгэн зүйлийг хийхдээ сайн байвал энийг сайн биш байвал тэрийг гэдэг ч юм. Эсвэл хүн одоо хин нэг хүнд альва зүйлийг шан харамжуулгаад ч юм уу өгөхөр болохоор за чи сайн хийсэн чинь тэдийг өгнө арай муу эсвэл чи эдийг өгнө гэдэг ингээд нэг хуваагаад тасалж ингэдэг шүү дээ. Бүтнээр ярьжсэн хэрнээ. Гэхдээ бурхны хувьд болохоор тийм юм бол байхгүй. Бурхан бүхлээр ажилладаг гэсэн. бүтнээр. 자, 두 번째로 뭐냐면 여기 우리의 중생이 만약에 요만큼만 구원받았다고 하면 천국에는 우리가 100% 죄가 없어야만이 갈 수 있는 곳이 천국입니다. 근데 천국에 요만큼만 죄가 있어도 갈 수 없어요. 자, 그런데 우리는 구원을 받았을 때 100% 구원을 받았기 때문에 우리가 이 땅에서 허물이 있어도 우리가 죽자마자 천국으로 곧장 다 가는 겁니다. 그냥 천국에 갈 때 손가락 하나만 가고 뭐 발가락 하나만 가고 그다음에 그 눈알 하나만 가고 그런 게 아니에요. Өөрөөр хэлэх юм бол гэсэн. Одоо пастор цагаан цас бариад шүү дээ. Эн чинь бүхэлдээ гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл таны сүнс бүхэлдээ гэсэн утга байхгүй. Хэрвээ одоо тэр нэг булан шиг нэг хэсгийг гэж явах юм бол наа чинь таны нэг чигчийн хуруу эсвэл хөлний чихний нэг хуруу ч юм. Эсвэл одоо чихнээс нэг чихэн ч гэх юм уу ийм гэсэн утга байхгүй. Тэгэхээр хүмүүс бодохдоо одоо бид нар бодохдоо хэсэгхэн гэж бодох гэдэг болохоор хэрвээ та хэсэгхэн гэж бодох гэдэг бол одоо юу гэдэг тантай эзэн бурхан 100% ажиллаа зөвхөн таны сүнсийг 100% бүтнээр нэг одоо ажиллаж тантай ажил таны сүнстэй бүтэн ажилдаг гэж бодохгүй хүмүүс яадаг гэхээр
тал ажилтдаг юм шиг, дутуу ажилтдаг юм шиг бодоод байдаг. Хэрвээ тэгэж бодож байгаа хүн байх юм бол одоо та өнгөрлөө гэхэд одоо юу гэдэг таны чөчөө урууч нь л аврагдана, бусд нь ингээд аврагдахгүй байна гэсэнтэй адилхан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм юм гэж байхгүй. Та бол та бүтнээрээ гэдэг утгаараа эзний сүнс ч гэсэндээ таны сүнс ч гэсэндээ дахин төрнө гэдэг нь таны сүнс бүтнээрээ дахин төрсөн гэсэн утга болохоос биш тий төржил яваа гэдэг ч юм уу дутуу төрсөн гэсэн утга ерөөсөө биш гэсэн. 그래서 중생한 영혼은 100% 구원을 받은 겁니다. Тэгэхээр тийм учраас дахин төрсөн гэдэг үгэн дотор юу ордог гэхээр таны сүнс тэр чигээрээ буюу 100% авралыг авсан гэсэн утга орж ирж байна. 또 그 중생한 영혼이 하나님 앞에 갈 때까지 범죄하느냐? 오늘 여기 말씀에도 범죄하지 않는다고 그랬습니다. За тэгэх юм бол тэр дахин төрсөн сүнсний талаар хэлэлцээ яхад өнөөдрийн энэ үгэн дээр юу гэсэн бэ? Эзний өмнө нүгэл үйлддэггүй гэж орж ин тий. 그건 하나님께로부터 났기 때문에 하나님께서 구원시켰기 때문에 저는 범죄하지 않는다고 얘기하는 겁니다. Шалтгаан нь юу гэхээр сайндаа биш харин бурхан дотор төрсөн учраас бурхан намайг сүнсээр дахин төрүүлсэн учраас гэж ярьж байгаа тий. төрүүлсэн учраас нүгэл үйлддэг маа гэж хэлсэн. 그 구원의 요소는 여기 하나님의 씨가 그 속에 있다고 얘기했어요. За тэгээ бурханы тий юу тэр нүгэл үйлдэх байгаа шалтгаан нь юу гэсэн чинь бидний дотор бурханы үр байгаа гэж хэлсэн. 자, 하나님의 씨가 뭘까요? Тэгвэл бурханы үр гэдэг талаар юу гэж бодож байна? 하나님의 씨는 하나님의 말씀입니다. За бурханы үр гэдэг нь юу хэлж байна гэхээр энэ бол бурханы үгийг хэлж байгаа гэсэн. 자, 요한복음에 보면 물과 성령으로 나지 아니하면 하나님께로 갈 수 없다라고 얘기했는데 За Библиэлд тэгж байгаа тий. Чи ус ба сүнснээс төрөхгүй бол эцэг рүү очихгүй гэж хэлсэн. 자, 물은 하나님의 말씀을 가르칩니다. За энэ дээр хэлж байгаа ус гэдэг агуулга бол эзний үгийг хэлж байгаа гэсэн үг. 또 성령 하나님의 말씀과 성령의 역사로 말미암아서 성도가 충생한 거예요. Тэгэхээр хэдлээ дахиад нэг тайлбарлая гэх юм бол ус ба сүнснээс гэдэг нь юу гэж ойлгох вэ гэхээр та эзний үг ба ариун сүнсээр төрөхгүй бол бурхан дээр очих. Бурхантай одоо тий бурханы өмнө очихгүй гэсэн утгыг хэлж байгаа. 자, 베드로전서 1장 23절. Нэгдүгээр Петр 2:1-ийн 23-ыг харъя. 자, 거기 한번 읽어보세요. 베드로전서 1장 23절. За хэдлээ нэгдүгээр Петр 1-ийн 23-ыг хар. Нэгдүгээр Петр 1-ийн 23 дээр юу гэж байна гэхээр учир нь та нар устдах үрээс буус харин үл устдах үрээс буюу бурхны амьд оршин буй үгээр дахин төрсөн билээ. Амен. 자, 그렇기 때문에 우리 충생한 영혼은 범죄하지 않는 겁니다. Ингэж төрсөн учраас яадаг гэхээр эзний өмнө дахин төрсөн таны сүнс тань гэм нүгэлтэд эвлэрдэггүй гэсэн үг. 자, 누가복음 8장에도 한번 있습니다. 누가복음 8장. За Лук номны 8 дугаар бүлгийн 8장 11절 말씀. 8장 11절 말씀이요. 네. За Лук номны 8-ын 11-ыг харъя. За 자, 10절부터 한번 읽어보세요. За би 8-ын 10-аас эхэлж уншия. 10 11-ийг унших гэж байна. Энэ дээр юу гэж байна гэхээр тэр Бурхны хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм ба. Харин бусдад нь би сургаалт зөвлөлөөр ярьдаг. Тийм болохоор тэд харавч, эс ойлгож, сонсовч үл ухаарах билээ. Сургаалт зөвлөлийн утга нь ийм юм ба. Үр бол Бурхны үг гэж хэлсэн. Амен. 우리가 거듭난 것이 하나님의 말씀으로 거듭났기 때문에 그 말씀은 결코 변하지 않습니다. 그 말씀은 100% 완벽합니다. 그렇기 때문에 성령께서 그 말씀을 가지고 우리에게 역사하셨기 때문에 우리의 중생한 영혼은 100% 구원을 받았어요. Тэгэхээр одоо энэ дээр харах юм бол гарч байгаа бид нэр дахин төрнө гэдэг нь эзний үгээр боёо эзний үгээр төрсөн. Тэр эзний үгээр төрсөн гэж боддог. Эзний үгийн үг ямар вэ? Хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй тэр үгээр төрсөн учраас бид нар яг тэр гэм үйлдэхгүй. Бидний сүнс гэмийг үйлдэхгүй гэсэн. 그러면 우리가 범죄하지 않는다고 그랬는데 그런데 우리의 인생을 가만히 들여다보면 죄를 많이 짓지요.
Тэгээ заалгуул хэдүүлээ одоо гарах юм бол тийм үйлдэхгүй гэж юм. Тэгээ өөрсдийнхөө одоо ингэ амьдралыг зүгээр нэг султан орхиод дураар нь тавиад хараа ингээ ажиглах юм бол бид нар бүр өөрийн мэдхгүй ингээ янз бүрийн зүйлтэй холилдсон явж байгаа бол тийм тийм. 그러면 죄는 누가 지을까요? Тэгвэл таныг тэгж хэн тийм баба болгоод байгаа тийм. 자, 죄는 우리가 육체의 부패성이 하나님 앞에서 죄를 짓는 겁니다. Тэр хэн бол бидний одоо энэ мах бод тийм энэ зүйлсүүд тэр одоо гэмрүү тэмүүлж тийм холилдтой дуртай Бурхны эсрэг үйлдэлтэй дуртай ийм шин чанартай. 우리 중생한 영혼은 우리는 인생은 영과 육과 이분설로 한다고 하면 영과 육으로 되어 있지만 삼불설로 가면 영과 육과 또 마음으로 되어 있습니다. Тэгээ хэдүүлээ тэгвэл би гэдэг энэ биеийг хэдүүл биеийн талаар бодож үзэх юм бол энийг 그렇기 때문에 яг юунаас бүтдэг юм бэ гэхэлэр чинь мах бод болон сүнс гэж байна тий. Бас дахиад бас нэг онол дээр юу гэж байгаа нэхлээрэ мах бод сэтгэл санаа сүнс гэж ингэж гурав хуваадаг гэж ярьдаг. 자, 제가 조금 좀 다르게 얘기했는데 영과 육과 혼으로 되어 있습니다. 혼. 혼을 어떤 정신이라고도 얘기하고 그쵸, 어떤 사람 마인드. 마음이라고도 얘기하는데 예. 이렇게 아하. 되어 있어요. 아하. Тэгэхээр яадаг тийм хүмүүс болохоор мах бод тэгээд сүнс за тэгээд сэтгэл санаа буюу ер нь бол оюун ухаан гэж авдаг л да. Гэтэ тэрийг болохоор бас сэтгэл санаач гэж ойлгож болдог. Ийм зүйлсүүдээс бүрдэж байгаа гэж үздэг. Нэг хүн гэдэг тодтолъё. 자, 갈라디아 5장의 말씀을 살펴보면 За хэдүүлээ Галат номны 5 дугаар бүлгийг харах юм бол тэн дээр 너희로 하여금 그 성령을 쫓아 행하라. 그리하면 육체의 욕심을 이루지 아니한다라고 사도 바울이 얘기한 것이죠. за Илч Паул тэн дээр Галат номны 5 дугаар бүлэг дээр юу гэж загсан гэхээр та нар сүнсний үйлсийг мөшгөөрэй. Сүнсний үйлсийг мөшгөх юм бол мах бодын хүслээ дагахгүй байж чадна гэсэн агуулга өгч. 그러면서 여기 육체의 소욕과 성령의 소욕이 서로 이렇게 부딪힌다고 하는 것을 이야기를 합니다. Тэгээ Паул юу гэсэн гэхээр яагаад тэгэхээр би ингээд нэг нэрэнд ороод ингээд явж байгаа би ингээд хүн харахад нэг хүн юм шиг боловч миний дотор хоёр өөр хүсэлтэй хоёр өөр ингээд одоо ертөнц байна. Би байна гэдэг хэлж өгсөн бөгөөд тэр хоёр өөр буюу би болох сүнс болон мах бодынх нь хүслүүд нь хоёр биенийгээ эсэргүүцдэгэ гэж хэлсэн. 자, 갈라디아서 5장 17절 말씀에 거기 써 있죠. За Галат номны 5-ын 17 дээрийн агуулга өгж байгаа. 자, 이 둘이 육체와 성령의 사람이 계속 부딪히는 거예요. 자, 이 부딪히는데 이게 누구 안에 있습니까? 여러분들 개개인 안에 저에게도 육체와 영이 끊임없이 부딪혀서 싸우는 거예요. Одоо харах юм бол энэ дээр гарч байгаа тийм. Бид нэр ингээ харахлаарэ нэг л ингээ таланд өөрсдөө харах юм бол би нэг л хүн байгаа тийм. Эцэгээс ясна нэг л нэрээр хэлүүлдэг. Нэг л хүн боловч яг ингээ тийм арай бид нэр эзний талаас харах юм бол бидний дотор чинь хоёр өөр ертөнц байгаад байна шүү дээ тийм. Хоёр өөр хүсэл, хоёр өөр ертөнц. Тэгээ яаж гэхээр энэ миний дотор үргэлжийн мөнхөд тэмцэл тийм байгаад байгаа байхгүй тэмцэл. Одоо ярих юм бол тулаан, дайн тийм. Энэ дотор явагдаад байна гэсэн хоёр хүслийнхээ хооронд. 자, 여기 중생한 영은 범죄하지 않았기 때문에 끊임없이 성령의 인도를 따라서 하나님의 인도를 따라서 우리에게 양심을 두드립니다. Тэгэхээр яадаг гэхээр таны сүнс эзнэр дахин төрчихсөн тий дахин төрсөн учраас гэм үйлдэхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ийм дахин төрсөн гэм үйлдэхгүй сүнс маань сүнсний хүсэл маань яадаг гэхээр эзний үгийн дагуу тий эзний одоо тэр юуны ариун сүнсний удирдамжийн дагуу явах гээд үргэлж ингээд хүсдэг, сануулдаг. Над руу ингээд тогшдог. 그러나 육체는 끊임없이 세상을 바라보고 물질을 바라보고 또 육체의 부패성을 따라서 정욕으로 행하려고 힘을 다하죠. Харин таны мах хотын хүсэл харин яадаг гэхээр эсрэгээр тий үргэлж одоо энэ дэлхий рүү аль амар хялбар руу тий аль нөгөө нэг тий шунал хүсэл рүү аль ингээд намайг уруу татах гэж байгаа зүйл рүү
энэ рүү ингээд тэмүүлж идэг. 자, 그렇기 때문에 이 둘이 계속해서 부딪히는 거예요. Тэгээ энэ дотор яадаг гэхээр таны дотор чинь үргэлж юу болж байгаа гэхээр Орос Украин хоёр байгаа даа. Дайн болоод байна тий. 그렇다고 하면 그 부딪힐 때 우리가 범죄하는 것은 뭐가 범죄해야 하느냐면 사도 바울도 그렇게 고백하죠. 오라 나는 곤고한 사람이로다. 이 사망의 몸에서 누가 나를 건져내라 할 때 그 사망의 몸이라고 그랬어요. 그 육체의 부패성 때문에 끊임없이 죄를 짓는다라고 얘기하는 겁니다. Тэгээ Илч Паул ер нь бүх хүмүүс тийм гэж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ дотор Илч Паул юу гэж бичигдсэн байдаг гэхээр өөрийнх нь энэ одоо байгаа махбодын үхлийн бие гэж хэлсэн байдаг. Тэгээд яаж нэг гэхээр өөрийгөө тийм мундаг элч мөртлөө өөрийгөө би юутай хөөрхөлтэй хүн бэ гэж хэлж. Ягаад гэхээр аль альныгаа энэ ганцхан энэ биеийнхээ хүслийг ч дийлж чадахгүй штэ гэж ингэ хэлсэн. 그래서 우리가 범죄할 때마다 우리의 영이 탄식한다고요. Тэгэхээр бид нар яадаг гэхээр бид үргэлж тэр тэмцэл донд явахдаа махбодтой ялагдах тусам сүнсээ бөхөөж идэг. 자, 그렇기 때문에 저와 여러분들이 어찌 보면 그렇기 때문에 저와 여러분들이 어떻게든지 간에 성령의 인도를 따라가는 중생한 영으로 살아야 돼. Ийм болохоор хэдүүлээ бидний хэдүүлээ хичээх ёстой зүйл маань юу гэхээр надад дотор тэг хоёр хүсэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд та дахин төрсөн, биш дахин төрсөн бид нар бүгдээрээ ариун сүнсний хүслийн дагуу удирдамжийн дагуу явахын тулд өөрийнхөө сүнсний хүслийг илүү ингээд сонсож тэр тал дээр илүү найр тавьж өгөх хэрэгтэй гэсэн. 그래서 우리가 하나 깨달아야 될 것은 그래서 우리가 육체의 부패성을 따라서 죄를 짓기 때문에 우리가 죽을 때 육체는 사망을 당합니다. 육체는 썩어지고 죽어버리지만 우리의 영은 하나님 앞으로 가는 거예요. Тэгэхээр хэдүүлээ бид нар яадаг лээ угаасаа гэхдээ энэ тэмцэл нэг өдөр дуусна. Тэгээ энэ бие угаасаа махбодын хүсэл элчин хэлсэн чинь Паул хэлсэнчлэн энэ бол үхлийн бие учраас энэ бие угаасаа ялзралтаа тушаагдана. 그렇기 때문에 중생한 영은 범죄하지 않습니다. Харин дахин төрсөн сүнс нь яг эцэг рүүгээ очно гэсэн тий. Ягаад гэвэл дахин төрсөн сүнс бол гэм үлдэхгүй гэж хэлсэн. 일생토록 우리가 끊임없이 육체의 부패성을 따라 살려고 하는 것에 대해서 때로는 경고하고 때로는 회개하게 만들고 때로는 돌아보게 만드는 그 역사를 우리 중생한 영이 한다는 것을 명심해야 돼요. Тэгэхээр таны дотроос гэмшил эзэн рүү хандж хашгирах одоо уучлал ямар нэгэн байдлаараа тэр болцолгүй хаарлах эмнэрэх ийм бодлоод гарч ийна гэвэл тэртээ нь юу вэ? Тэр маш намуун гарах баг. Гэтэ тэр бол сүнснээс ч хашгирч чадуу гэдэг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 그래서 우리가 범죄하는 것은 우리의 육체의 부패성, 육체의 마음, 육체에 속한 모든 것들이 우리로 하여금 범죄케 하는 것이지 중생한 영혼이 범죄하는 것은 아니라는 것을 명심해야 됩니다. Тэгэхээр харин тэрнийг эсэргүүцээд ч юм уу үгүй гэдэг ч юм уу гэхдээ гэдэг эсвэл зөрүүд санхудлаад эсвэл өөрийнхөө бодол дээр ингээд бац өсчөөд бурхны үг хамаагүй би ихтэй ингэж бодож ийн гэдэг ч юм уу ингээд явж байгааг бол энэ бүх юу вэ? Энэ бол таны сүнснээс гараагүй гэдэг бас ингээд санах хэрэгтэй. Тэгээ бас та өөрөө ч мэдэхгүй гэмүүлдэд явж байна гэдэг энэ дээр толгой хэрэг тогтч байгаа гэвэл энэ таны сүнснээс юусоо болоогүй. Харин та сүнсээ сонсоогүй махбодоо сонсоод явж байна гэсэн үг гэдэг бидээрээ. 자, 여기 사도 요한이 요한일서를 통해서 하나님의 자녀와 마귀의 자녀에 대해서 분명히 구분지어서 말씀을 했습니다. За нэгдүгээр явахын дээр хэлээ үзэж байгаа энэ агуулгуудаар харах юм бол Илч Иохан ингэсэн Бурхны хүү болон бугийн хүүхдийн талаар ингээд тодорхой ялгаж тайлбарлаж өгч байна 여기에서 말하는 하나님의 자녀는 의를 행하고 또 예수로 말미암아 구원받은 사람이 하나님의 자녀예요. За энэ дээр харах юм бол Бурхны хүүхэд яадаг гэсэн бэ? Зөвийг эрэлхийлдэг гэж хэлсэн.
эзнэрүүд эзэн бурхнаар тэмүүлдэг гэж. Харин муу диаволын хүмүүс яадаг гэхээр тийм биш гэдэг хэлж гисэн. 자, 마귀의 자녀는 거짓말하는 자로서 진리가 잘못되어서 형제를 사랑하지 않는 자가 마귀 자녀입니다. За харин бугийн хүмүүс буюу диаволын хүмүүс яана гэсэн юм бэ? Үнэнийг хайрладаг гэсэн. Тэгээ зогсохгүй хамгийн гол чухал нь ах дүүс болох ах дүүсээ хайрладаг гэсэн. 자, 그러면서 10절에 이렇게 얘기하면 이러므로 하나님의 자녀들과 마귀의 자녀들이 나타났다고 얘기합니다. За тэгээд 1-р Иохан 3-ын 10 гэдэг л арах юм бол энэ дэр үслээ. Бурхны хүүхэд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгднэ, ялгагдана. Зөвийг үйлддэггүй нь ч ах дүүгээ хайрладаг нь ч гэсэндээ бурхных биш ээ гэсэн. 그래서 마귀의 자녀는 여기 두 가지로 얘기했지요. За муу нэгний хүүхдүүдийг гэсэндээ хоёр төрлөөр ингээ ялгаж болох гэсэн тийм. 자, 무릇 의를 행치 아니하는 자나. 자, 의를 행치 아니하는 자가 마귀의 자녀라고 그랬어요. 첫 번째로. За эхнийх нь нэгдүгээр нь юу гэсэн бэ? Зөвийг үйлддэггүй хүмүүс бол диаволын хүүхдүүд ээ, бугийн хүүхдүүд ээ гэж. 자, 의라고 하는 것은 뭐냐면 예수 그리스도에 관한 바른 진리를 행하는 것이 의입니다. За зөв гэж юу хэлж байгаа гэхээр чинь бурхан руу хандсан тэр үнэн бурхан дотор байгаа эзний өмнө зөв гэж тодорхойлогдсон тэр зүйлсүүдийг хийхийг хэлж байгаа гэсэн. 또 형제를 구원의 길로 바르게 인도하는 것이 의예요. За тэрэн дотор юу орох вэ? Жишээлх юм бол ах дүүгээ авралын зам руу чиглүүлж өгөх тэр бол бас зөвхт орно. 또 형제에게 사랑을 바로 행하는 것이 의입니다. Бас ах дүүстэй хайраар хандаж хайраар үйлдэх нь бас зөвхт орно. 자, 그런데 그런 의를 행치 않는 거예요. 그 마귀 자녀입니다. Гэхдээ тийм саяны шиг эдгээр одоо үйлчлүүдийг хийхгүй гэвэл энэ нь муу нэгнийх гэж тодорхойлогдно гэсэн. 자, 또 그 형제를 사랑치 아니하는 자는 그렇게 말씀했죠. За дараад нь хоёр дахь нь юу гэсэн гэхээр бас ах дүүгийг хайрладаггүй хүн бол бас диаволих гэж хэлсэн. 자, 여기 형제를 사랑치 않는다는 말은 지난번에도 얘기했지만 진리를 잘못 가르치는 것이 형제를 사랑하지 않는 겁니다. За энэ Иохан номдэр байнга хэлж байгаачлан хайрлахгүй гэдэг үгэн дотор олон агуулга орох ч гэсэндээ тэр нь яг энэ ном дээр агуулга дээр энэ библийн агуулга дээр хэлж байгаа нь болохоор чи юг сайн мэдээг тараахгүй байх нь эсвэл нөгөө үнэнийг буруугаар ярих нь хайргүйгийн шинжээ гэж хэлсэн тийм. 자, 초대교회 이렇게 영주주 이단들처럼 거짓된 진리를 가지고 형제를 미혹하는 것이 형제를 사랑하지 않는 것이다라고 그랬지요. За тэгээд тэн дээр тухайн үед байсан буруу үзэлтэн болохоор үннийг эрэлхээс илүүгээр сонирхлыг юу нь сонирхолтой, юу нь илүү өвөрмөц тэрийг ингээ хайжсэн хүмүүсийн тэд нар ч гэсэндээ яг ч тэгэхээр ах дүүсээ тийм зүйл рүү ороод татж байгаа нь үртэл тэднийг хайрлагын шинжээ гэж хэлсэн. 자, 이러한 모습은 이 마귀는 하나님께 속하지 않았다는 증거입니다. Тэгэхээр энэ үед агуулгуудыг хэдлээ харах юм бол диавол бол яагаад ч бурханд харагдахгүй бурхны биш ээ гэдгийг эдгээр хэлж өгч. 그래서 우리가 마귀의 자녀들 어찌 보면 그 자녀들을 분별할 때 자, 이런 모습으로 분별하면 저 사람은 하나님의 자녀가 아니구나 라는 것을 알 수가 있어요. Тэгэхээр бид нэр одоо энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдэлүүдээр дамжуулаад яхав гэхээр энэ хүн тэгвэл бурхных биш юм шүү гэж мэдэх бас боломжтой. 근데 목사님 혹시 죄송하지만 질문 하나 해도 될까요? 네네네. 그러면은 네. 교회 안에서도 네. 이런 사람들이 있나요? 또 뭐 심지어 네. 목사 안수 받은 사람들 중에도 이런 사람들이 있나요? 그런 사람들이 있죠. 왜냐면 성경에도 보면 어떻게 가다가 목사같이 가고 뭐 하여튼 그런 사람들도 있는 건가요? 그런 사람들이 아주 많죠. 왜냐하면 성경에도 예수님의 12제자 중에 가룟 유다가 있고 초대교회 7 집사 중에도 니골라가 있지 않습니까? Би болохоор сая ингэж хэлсэн байхгүй. Бид нар болохоор за одоо ингэж ярихлаар
итгэж биш хүмүүсийг ч юм уу те энэ яг тэрний хэлний чигээр байх тохиолдол байдаг. Гэтэ чуулган дотор тэгвэл ийм хүмүүс байх уу? Тэ магадгүй одоо пастор нэр зүүсэн ч юм уу ахлагч нэр зүүсэн хэрнээ тийм хүмүүс бас байх уу? Тэгээд одоо муу нэгэнд хараалагддаг хүмүүс байх уу гэсэн чи пастор болохоор байлгүй яах вэ? Иесусийн 12 шав дотор ч гэсэндээ Искариот Юдас байсан биз дээ. Анхны тэ итгэгч нарын тэр 7 хүмүүсийг харж авах гэсэндээ Николай бас байж тээ. Тэгээд 자, 여러분들이 여기 좀 알아야 될 것은 사도 요한이 편지를 보내는 곳은 소아시아에 있는 성도들에게 보내는 거예요. 이 교회에 보내는 편지이기 때문에 교회 안에 이런 사람이 있다는 얘기예요, 지금. одоо энэ Илч Яохны ч болохоор багацаа итгэгч нарт хандаж буюу чуулган руу энэ захиагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр чуулган руу энийг явуулаад анхааруулж байгаа шалтгаан нь юу гэхээр чуулган дотор чинь ийм хүмүүс байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа учраас энийг явуулсан гэсэн. 요한 1서나 2서나 3서나 요한복음이나 요한계시록은 다 성도들에게 보내는, 교회에 보내는 편지입니다. Тэгэхээр энэ бол тий одоо энэ Илч Яохан 1, 2, 3 дугаар Яохан ном, за илчлэлт ном бүгдийг нь яаж нэхлээр чинь энэ дэлхий рүү хандаж явуулахаас илүүгээр итгэгч нар руу хандаж бичсэн цаглууд байгаа тийм. 자, 그 얘기는 교회 안에 마귀의 자녀가 있다는 얘기예요. Энэ юу гэж утгатай гэхээр таны хажууд чуулган дотор чинь муу нэгний хүмүүс бас байдгийг шүү гэдгийг хэлж өгч байгаа гэсэн. 그 마귀의 자녀가 누구냐면 영주주 이단 초대교회 여기 사도 저기 요한 1서에서는 영주주 이단들에 대해서 이야기하고 있는 겁니다. Тэгээ тухайн үед болохоор чинь тэр одоо тэр нөгөө буруу урсгал байсан тийм ээ. Илүү сонин содон нэмэлт зүйл хүсдэг ийм урсгалууд ороод ирсэн байсан. 그래서 제가 요한 1서를 쭉 말씀을 전하면서 여러분들이 그 주제나 흐름을 정확하게 이해하고 제가 증거하는 말씀을 드려야 됩니다. 그래서 Тэгэхээр бид нэр энэ одоо библийг сонсохдоо судлахдаа тий яг тухайн цаг үеийн нөхцөл байдал тий бичсэн магадгүй бичгчийн бичсэн тэр шалтгаан эдгээр зүйлсүүдээр бид нар маш анхаарах хэрэгтэй байгаа. Тэрнээс өөрийнхөө шууд хүлээж авч болохгүй библийг. 오늘날 교회 안에도 이런 사단의 종들이 아주 많습니다. Өнөөдөр харах юм бол бас чуулган дотор тий муу нэгний одоо боолууд байдаг. 최근에 한국에 저쪽에 그 부천인가 그쪽에 있는 교회 중에 하나가 아주 큰 이슈가 된 그런 교회가 하나 있어요. 아하. Тэгээ одоо Солонгост ч гэсэндээ одоо тэр Бүчон гэдэг тусгай хот гэдэг тэр хотын ойролцоо нэгэн чуулган байдаг гинэ. Тэр чуулган одоо маш олонний анхааралд орсон. 그 교회가 작은 교회가 아닙니다. Тэгээ тэр одоо хэмжээний хувьд бол тийм жижиг сүм биш, том сүм байсан. 근데 그 목사님이 자기 성도 여성도들을 갖다가 강간을 자꾸 하는 거예요. Тэгээ тэр чуулган ямар асуудал гарч ийн гингүүд чинь чуулганыхаа одоо пастор нь цуглааныхаа эмэгтэй итгэгч нартай тий одоо бэлгийн арцанд ордог. 그런데 문제는 그 교회 그 안수 집사님의 부인이 아이를 낳았어요. Тэгэнгүүтээ ажиглаар тэр юуных нь чуулганых нь нэг итгэгчнийх нь эмэгтэй тэгээд хүүхэд төрүүлсэн. 근데 그 아이가 지금 17살인데 아이의 외모를 보니까 그 남편이 볼 때 자기하고 전혀 안 닮아 있고 목사님을 닮아 있는 거예요. 지금 тэр хүүхэд нь одоо 17 настай. Тэгээд тэр одоо тэр нэг нөхөр нь гэсэн чуулганд нь яв тийм ээ л да тэр тэгсэн чинь тэр нөхөр нь ингээ хүүхдээ харахаар өөртөө төс юусоо байхгүй. Тэгээд хинтээ хүүхэд нь адилхан байна гэсэн чинь пастортайгаа адилхан. 그래서 유전자 검사를 했더니 그 목사님하고 혈액이 99.9%가 똑같습니다. 그 목사님 자녀라는 얘기예요. Тэгэхээр тэгэнгუут нь нөгөө нэг пасторынхаа одоо нөгөө пастор болох хүүхдээ ийм нөгөө шинжилгээнд өгдөг штеп. Эцэг тогтоолох шинжилгээнд өгсөн чинь өөрийнх нь хүүхд биш харин өөртөө нь биш пасторынх нь нөгөө ДНК-тэй 99% буюу тэрнийх нь пасторынх нь хүүхд тусаарсан. 근데 그 목사가 끊임없이 거짓말을 합니다. Тэгсэн чинь тэр пастор тэрийг нөх хүлээн зөвшөөрөхгүй ингээ одоо тойруулаад худлаа яриад. 또 그 여자도 끊임없이 거짓말할 때
이건 하나님의 성령으로 잉태되었다라고 거짓말하는 거예요. Тэгээд тэр эхнэр нь ч гэсэндээ нөгөөдгөө ингээ хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээд сүүлдээ юу гэж хэлэхээр гэхээр энэ Бурхны ариун сүнсээр болсон гэж хэлсэн. 제가 예수님이요? 이거 Тэр одоо 막히잖아요. тэр эмэгтэй одоо Мариа юу? Тэр төрсөн хүртэл одоо Есүс үү? 심지어 텔레비전 방송국에 KBS 방송국에서 그것이 알고 싶다 해서 그것을 계속해서 Арай. 방송으로 내리면서 쉽게 얘기해서 혈액 검사 그다음에 그 유전자 검사까지 다 해도 그 목사 아들이라는 것이 100% 확실한데도 하나님께서 기도에 응답해 줬다는 거예요. 그러니까 성령으로 잉태되었다. 성령으로 이렇게 아이가 잉태되어서 태어났다라고 끊임없이 거짓말을 하는 거예요. Тэгээ яг тэр нөө бүр зурагтаар гарсан юм байна л та. Тэгээд зурагтны яг үннийг мэдэх хүсэж гэсэн нэвтрүүлэг рүү урт ороод тэгээд тэрэн дээр нөгөө янз бүрийн одоо шинжилгээний хариунууд гарч ирэн штэ. Тэрийг гэсэн гаргаж ирээд ингээ хэлсэн. Гэхдээ тэр хоёр ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй энэ өстэй ариун сүнсээр болсон ариун сүнсийн үйлдэгдсэн зүйлээ гэд ингэж одоо гээд байгаа. 제가 여러분들에게 유튜브에 나오는 지금 그게 한국 교회에서 큰 문제가 됐기 때문에 정말 한국 교회가 그냥 땅바닥으로 떨어져 버렸어요. 그래서 제가 그 유튜브에 있는 링크를 내가 우리 페이스북에다 올려놓을 테니까 한번 보세요. 제가 투접해가지고 난 뭐라고 얘기를 못 하겠어요. 그냥 고개를 못 들고 다녀요. Тэгээ одоо энэ болохоор чинь зөвхөн тэр хоёр хүний асуудал биш байгаа байхгүй. Энд чинь бүр зурагтаар гараад, нэвтрүүлгээр гараад энэ донд юу явагдаж байна вэ? Үнэхээр тэ эзний одоо гимзэмгөө зарцнаар хүртэл толоогоо өргөж чадахгүй. Тэгээ толоо гудаалгаж явах хэмжээний ийм асуудал үүсэж байна гэсэн үг. Буюу тэ эзэн ариун амьд эдэр гэж хэлээд явдаг хүмүүсийн тэ хувьд бол үнэхээр асуудал үүсэж байгаа гэсэн. 또 교인들에게 교인한테 그 3억 원을 빌려놓고 헌금했다고 거짓말하고 돈 안 갚아가지고 끊임없이 그 교회 장로님이 부도날 정도로 그렇게 만드는 그 목사. 그건 마귀자녀예요. 그것도 다른 사람이겠죠? 아니 그 사람이에요. 뭐 같은 사람. Тэгээ тэгсэн чинь тэр нөхөр бас яасан гэсэн чинь нөгөө чуулганаасаа цуглааны одоо сан гэж байгаа шүү дээ санхүү. Цуглааныхаа санхүүгээс 300 сая вон авсан байна гэж байгаа хгүй. Аваад тэг бас үрцсэн. Тэгэнгүүтээ энэ бас яагаад хаацсан бэ гэсэн чинь нөгөө нэг өргөл эсийн өргөлд өргөцсөн гэдэг ингээ бодлоо. Тэг ингээ бүр яах ч бүр өөрийнхөө ингээ тэг хүлэн зөвшөөрч мэдэхгүй тэг худлаа ярих ингээ яаж байгаа энэ хүн бол зүгээр л муу нэгний харьяалаг гэж хэлж болох үс. 자, 한국에는 성경을 잘못 가르치는 목사가 엄청나게 많습니다. Тэгээд солонгосыг харах юм бол бас Библийг ингээ буруу заадаг. Тэг үнээр нь заадаг хүмүүсээс байдаг. Пасторууд. 또 신비주의나 샤머니즘 목회자들도 아주 많고요. Тэгээ бас ингээд одоо нэг харахад Библийг итгээд байгаа юм шиг, нэг харахад бөөж итгээд байгаа юм шиг тий. Тэгсэн мөртлөө одоо боломж зоохгүй шүү. Яадаг одоо манай хартай нэг тийм хүмүүс тий. Тэгээ явдаг ингээд нэг хүмүүсээс байгаа холилдсон. Ингээд итгэл үнэмшлүүд нь эмээлт нь холилдсон. 또 성도들의 재산을 갈취하는 그런 목회자들도 많습니다. 제사요? 재산? 재산이죠. 성도들의 돈을 빼앗는 그런 목회자들도 많다고. 헌금이라는 목적으로. Тэгээ бас яадаг л нөгөө итгэгч нар ингээд жоохон хөрөнгөжөөд ирдэг тийм хөрөнгөтэй ч юм уу те бизнес хийдэг ийм хөө итгэгч нарынхаа мөнгнөөс нэг ихэд идэг пасторч гэсэн байдаг. 나는 대한민국의 위기가 그래서 왔다고 생각을 해요. Тэгэхээр одоо ингээд харах юм бол эн чинь зөвхөн одоо тэр хувь хүн өөрийнхөө шунлын төлөө хийж байгаа юм шиг боловч яг үнэндээ эн чинь улс орнд хүртэл нөлөөлөд улс орных нь хямрал ингээд үүсэж байгаа. Тэрийг болохоор эдгээрээс болж байгаа гэж пастор харж байна гэж. 자, 그러한 사람들이 선교지에 지금 엄청나게 많이 가 있어요. Тэгээ одоо иймэрхүү хүмүүс зөвхөн солонгос байгаа юм шээ. Эдгээр чинь бас нөгөө нэг гоё нэрийн дор. Ямар нэрийн дор гэхээр илгээлт гэдэг гоё нэрийн дороос өөр тийш нэ тий газрууд руу гарцсан хүмүүс байна. 나도 몽골에서 그런 한국 목사한테 4명한테 당했잖아요, 사기를.
Тэгээ одоо жишээлбэл энэ Кан пастор Монголд ирээд яг ижилхэн нэг би чи та илгээлтэй эзэн юм уу? Би бас илгээлтэй эзэн штэ гэсэн нэг хүмүүстэй уулзсан гэж байхгүй. Солонгос юм 4 хүнтэй уулзаа дөрүүлэнд нь холигдуулсан гэж. 그게 가짜 목사예요, 그게. Тэгээ ингээ харах юм бол гонж өмсөн болох нь те эзний хүмүүс бас биш байгаа. 그건 하나님의 자녀가 아닙니다. Тэгээд гой ярьдаг мөртлөө пастор нэр зүсэн ч гэсэндээ Бурхны хүүхэд биш байх боломжтой байгаа юм. 여러분들 제가 이런 얘기하면 좀 그럴지 모르지만 다락의 붕어도 마찬가지입니다. Тэгээ одоо ингээ харах юм бол тэр дархан дагаа тэр мөнхөө гэдэг нөхрийг ч гэсэндээ би бас ингэж харах гээд байгаа гэж. 걔도 Хүүхдүүд биш. 걔도 거짓된 사람이에요. 그건 진실한 사람이 아니에요. Тэр ч гэсэндээ үнэхээр худалд ингээ дуртай хүн. үнэнд дургу. 여러분들이 모르는 것들이 아주 꽤 있습니다. 우리가 거기 신학교 강의하면서 끊임없이 돈을 요구하고 끊임없이 거짓말하고 예? 심지어 돈을 1,000만 원을 띄어먹고 그런 못된 짓도 하고요. 그런 것들도 다 용서를 해준 적이 있었지만 끊임없이 돈을 뜯어내기 위한 목적으로 다랑의 그 신학교 할 때 그렇게 회방을 놨어요. Одоо тэгээд юу гэдэг те энд тэнд хэлээгүй тэр ягаад шууд тэр хүнийг ингээ те тэр бол эзний хүн биш ээ гэж хэлж байгаа гэхээр тэгээд олонд мэдгдсэн одоо ярианууд ч байгалах те асуудлууд нь олонд бүр мэддэггүй асуудлууд ч гэсэндээ тэрний хувьд зөндөө байгаа. Дарханд юуны библийн сургуулийг хийх гээд явж явах энэ үед тасралтгүй байж байгаа юу гэдэг гол зорилго нь эзний сайн мэдээ юм уу гол зорилго нь те Бурханаас имиж аврах авралын ажил гэхээс илүүгээр зүгээр гол зорилго ингээд бизнес болоод мөнгө олцоноос болоод тасралтгүй тэдэн төгрөг эдэн төгрөг гэхэд ингээд явж ирсэн үйлдэлүүд нь зөндөө байгаа. Тэр дундаас нуугаа дуучлал өнгөрсөн зүйлүүд ч олон байгаа. 여러분들이 잘 분별을 해서 미혹받지 않도록 해야 됩니다. Тэгэхээр бидний хувьд яах ёстой вэ? Бид нэр ялгаж салгах юм ухаан тий хэрсүү байдал маш ингээ байх хэрэгтэй. 그리고 여러분들도 하나님의 사람으로서 바르게 살아가도록 해야 돼요. Тэгээ бид зүгээр те бас бид нэр өөрсдөө бас яах ёстой вэ? Та бас эзний хүн те шиг те эзний хүн гэж байгаа бол эзний хүн шиг ингээ амьдрах ёстой. 그래서 교회 안에 이 진리가 잘못되어 있고 또 형제를 사랑하지 않고 끊임없이 사람을 속으려고 하는 그런 거짓된 사람들이 있다는 것을 여러분들이 잘 분별해야 됩니다. Тэгээ бид нар гэсэндээ те таны магадгүй те чуулганд те тийм хүн жахыг үгүйсэхгүй тодорхой хэмжээр тасралтгүй худал ярьдаг худал руу ингээд бүр нэвчсэн гол зорилго нь өөрийнх нь хүслээ биелүүлэх, шунлыг биелүүлэх янз бүрийн те илүү дутуу харсан те янз бүрийн хүмүүс байхыг үгүйсэхгүй. 저와 여러분들이 하나님의 사람으로서 하나님의 사람답게 살아가도록 힘을 다해야 될 거예요. Тэгээ бид нар те таач бич те эзний хүн мөнгө гэж байгаа бол эзний хүний мөн чанараар амьдрахын тулд одоо өдөр бүр хичээх хэрэгтэй. 자, 여기 11절 말씀에 우리가 서로 사랑할지 이는 너희가 처음부터 들은 소식이라 이렇게 말씀합니다. За тэгээ 3-ын 11 дэх ишлэгийг бас эдгээр яхан 3-ын 11 дэх ишлэгийг харах юм бол тэнд юу гэж хэлэхээр бид нар бие бинийгээ хайрлцгаая. Анхнаасаа биднэрт хэдүүлэнд маань ийм тушаалыг өгсөн штэ гэж. 자, 사도 요한이 하나님의 자녀에 대해서 우리가 성도는 마귀의 자녀들처럼 행하지 않는 거예요. За тэгээ яхан тасралтгүй хэлж байгаачлан тийм ээ. Эзний хүн гэж та өөрийгөө хэлж байгаа бол өөртөө цэгнээд үзээ тий. Эзний хүн хизээч муу нэгэн шиг муу нэгний хүүхдүүд шиг бусдыг хайрлахгүй байдгүй маа гэсэн. 우리가 서로 진리 안에서 서로 사랑하는 것이 마땅한 참된 그리스도인이라고 하는 것은 사도 요한이 얘기한 겁니다. Тэгээ энэ дээр үсгэлээрээ бид нар эзний дотор, үнэн дотор бие бинийгээ хайрлах нь биднэрт угаасаа нэг одоо бидний таних тэмдэг юм аа гэж хэлсэн. 요한복음 3장 16절이나 17절, 에베소서 2장 1절이나 8절에 있는 말씀처럼 우리의 본질은 하나님의 사랑으로 만들어져 있기 때문에 그래요. Бидний одоо 1-р Иохан 3-ын 16 17. За Эфес номны 2-ын
Эфесо스 2장 목사님 몇 절? 1절로 8절이요. Эфес 2-ын 2-оос 8 дугаар ишлэлийг харах юм бол энэ дээр одоо юу гэхээр бидний мөн чанар байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол гэрлийн хүүхдүүдийн бас нөгөө утгаараа хэлэх юм бол эзний хүүхдүүд ямар байдаг вэ гэдгийг тэн дээр байж магадгүй та унших үед танд байгаа мөн чанарууд гэсэн тэнд бас гарч ирж байгаа. 그래서 우리는 마귀의 자녀들과 좀 분별된 그런 모습으로 살아야 됩니다. Тэгэхээр тийм учраас бид нар яах вэ? Муу нэгний хүүхдүүдээс бид нар үнэхээр ялгарх хэрэгтэй. Хараалжийн энэ бол өөр байна гэж хэлүүлэхээр өөр байх хэрэгтэй. 자, 여기 12절 말씀에 보면 그 교훈을, 이 모델을 하나 여기 제시를 합니다. 10절 말씀 해보세요. 12절 말씀. 12절. 자, 12 дахь ишлэлийг хэдүүлээ харъя. 12 дахь ишлэл дээр болохоор бас гарч байгаа тийм ээ. 자, 여기 가인이 등장을 하죠. 자, энэ дээр 가인이 талаар яа тий? 가인이 талаар гарч байгаа. 자, 여기 사도 요한이 교훈하는 이 가인이 형제를 미워한 이유가 뭘까요? Тэгвэл энэ дээр яг нь хэлж байгаа тий. 가인 тэгвэл ах トゥ угаа үзэн ядсан шалтгааны талаар хэлж байгаа. Тэр юунаас болоод үзэн ядсан бол? 자, 자신이 악한 자에게 속했기 때문에 그런 겁니다. Тэр үзэн ядсан шалтгаан нь юу гэхээр тэр өөрөө Бурханых биш. Бугийн хүн байсан учраас 가인이 자기 동생 아벨을 돌로 쳐서 죽였지요. За тэгээ Каин тэгээ өөрийнхөө дүү Абелийг чулуугаар зогсон шүү дээ. Тэгээ зохиож ингээ хөнөөсөн. 그것은 그가 악한 자에게 속했기 때문에 그런 겁니다. Тэр яасан гэхээр юугаар муу нэг диаволоор өдөрдүүлчихсэн учраас тэгсэн байгаа тийм. 그 창세기 4장 6절로 7절에 보면 하나님이 그런 가인의 마음을 아시고 경고하셨어요. 그렇게 하지 말라고. Тэгээ бурхан Эхлэл номны 4-ийн 6-7 дугаар ишлэлийг харах юм бол тэн дээр бурхан Каины тэр сэтгэл зүйг мэдчихсэн. Тэгээд Каинд гэсэн гэхээр анхаарал өгсөн. 자, 그가 악한 자에게 속한 증거는 뭐냐면 아벨이 하나님 앞에 바르게 제사하는 것을 보고 시기하고 질투한 겁니다. Тэгээд тэр Каин яагаад түүний дотроос тэр хамаг юм асаад дургуун нүрч хэлсэн бэ? Тэгэхээр гол хэлнийхөө Абель зөвхт байсан. Тийм? Абель зөвхт байсан. Абель эзэн бурхандаа зөвийн тахлыг өргөсөн. Өөртөө шалтгаан нь тэр байсан. Абель зөвхт байсан учраас Каин уурсан. 만약에 가인이 하나님께 속한 사람이라고 그랬으면 아벨이 드린 제사를 보고 자기가 잘못 드린 거, 그리스도의 속죄에 피가 없는 제사를 드린 것을 회개하고 다시 제사를 바르게 드렸겠지요. Хэрвээ Каин одоо тэ зөвийн хүн байсан бол яах гэсэн бэ? Тэр өөрөө ихлэ буруу өргөцөж буруу тэ яасан тэрийг тэгтээ Абель тэр юутай цусурсгаад тэ малаар ингээд дахил өргөж байгаа. Тэр чинь юу махандаач биш тэ мах ногоондооч биш байгаа даа шүү дээ. Тэр чинь Абелийн өргөсөн тахлыг хараад тэр зөвийн хүн байсан бол тэр Абелийн өргөсөн тахлыг харахтаа өөрөө буруу өргөснөө ойлгоод тэрийгэ дахиад шинжлээд өргөх боломжтой гэсэн өргөлийг. 그렇지만 가인은 거기까지 가지 않고 오히려 아벨을 아무도 보는 사람이 없는 가운데 돌로 쳐서 죽인 거예요. Гэтэл Каин яаж гэхээр зүгээр тэгээд заазаа гээд өнгөрөөгөө тий бүр хийж өөрийг нь харахгүй гэж бодсон. Тэгээд дүүгээ зохиж алч. 결과적인 모습을 볼 때 가인은 악한 자에게 속했다는, 마귀에게 속했다고 하는 것을 증거로 보여주는 겁니다. Тэгэхээр эндээс тэгээ харах юм бол юу гэж хэлээ? Юунд дээр те Каин бол өөр нэгнийх байсан юм аа. Тэ? Тэгээ хаанчлалын тэр одоо өвгдээд те тамаагүй маа гэдгийг энэ дээр ингээ түүний үйлдэлээр нь жишээ аваад харуулж. 결국은 그가 불택자로서 영원한 지옥에 떨어질 자라고 하는 것을 보여준 거예요. Тэгээ бүр тэрэн дээр юу гэхээр түүнийг энэ бол сонгогдсон хүн угаасаа биш гэдэг нь ингэж харагдаж байна. Тэгээд яаж гэхээр түүний очих газар бол тэ мөнхийн хаанчлал биш мөнхийн харанхуй байсан юм аа гэж хэлж.
자, 그렇기 때문에 하나님의 자녀들과 하나님의 자녀가 아닌 모습이 무엇인가를 우리가 이걸 통해서도 이해할 수가 있습니다. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ агуулгуудаар харах юм бол те бид нар хоёр өөр одоо хамаарлын хүмүүсийн талаар ярьж байгаа гэдгийг мэдэж байна те. Охины хүмүүс гэж ямар хүмүүс яах хүстэй хүмүүс гэдэг вэ? Эсвэл нөгөө талаараа охины биш хүмүүс нь бас ямар хүмүүс яадаг хүмүүс гэдэг вэ гэдгийг ингээд одоо мэдэж авлаа гэсэн үг шүү дээ тийм ээ. 그래서 어떻게든지 간에 우리는 하나님 앞에서 형제를 사랑하고 진리를 세워나가고 믿음으로 행하는 사람이 돼야 됩니다. Тэгэхээр бид нэр ямар ч үед те евро эзнэрөө ханддаг, үннийг хайрладаг, те ах дүүсээ хайрладаг, үннийг те үнний талбай зогсоход хичээдэг ийм хүмүүс ингээ байх гээд хичээх хэрэгтэй. 여러분들이 신학교 다니는데 우리 신학교를 졸업한 사람들이 가인같이 한다고 하면 내가 얼마나 마음이 아프겠어요. Бид нэр одоо ингээ харах юм бол те толоорогч ингээ 4 удаа эзний үгийг сонсоод суралцаад шууд утгаараа бол Библийн сургуулийн оюутнууд гэж явж байгаа. Гэтэ 또, оюутнууд гэж явж байгаа хүмүүс маань Каин байвал яах вэ? Сэтгэл ямар их өвдөх болоо. 또 제가 여기 우리 신학교 지나간 학생들을 많이 기억하고 있는데 그 학생들이 나가서 우리한테 배워놓고 가서 믿음 없이 행하는 모습을 보면 그런 소식을 듣게 된다고 하면 내 마음이 얼마나 아프겠어요. Тэгээ магадгүй сургуулийг те төгсөөд гарсан хүмүүс ч гэсэн олон байгаа. Тэр болгоны бүгдийг ингээ одоо сурагч учраас сандаг те. Гэтэл ямар нэгэн байдлаараа те аль нэг нээсэн ч юм уу те тэр ингээд эзний хөв бишсэн бэлээ гэдэг үг ингээд сонсвол ямар харамсалтай байх вэ те. 제가 얘기했지만 우리 학생들이 140명이나 됩니다. 지금까지 지나간 학생이. Тэгээ өнөөдрийг хүртэл Фатафе сургуулийг төгссөн оюутнууд ойролцоогоор 140 орчим хүн байна. 아주 많습니다. 네? 아주 많아요. 2010년도부터. 2010-оноос хойш 벌써 10월 됐네요. 2010-оноос хойш гэдэг чинь цаг хугацаа хурдан байна. Аль хэдийн 15 жил өнгөрсөн байна тийм. Энэ хоорондоо ойролцоогоор 140 орчим оюутан төгссөн байна. 그런데 그 중에 많은 사람들이 진리에서 떠나간 사람도 있습니다. Тэгээ одоо ингээ харах юм бол 이따гүй хүмүүс 아니? 실제로 있어요. 그러니까 교회에서 신앙생활하지 않고 세상 사람처럼 살아가는 사람들이 많다고요. Тэгээ харамсалтай нь ингээд нөгөө тэр дотроос эргээд тэр 140 хүн гэж байгаа биш. Тоогийн сонсох юм бол өвөө гэмээр гэтэл тэр дундаас яаж юм бэ? Одоо ингээд би тэзэж төгсөөгүй юм шиг төгсөөгүй юм шиг эсник шиг амьдарч байгаа хүмүүс гэсэн байгаа. 그래서 그런 모습을 보고 조금 안타까울 때가 있지요. Тэгээ тэднийг ингээ харахад харамсмаар тийм зүйлүүд бас байна. 여러분들은 우리에게 배운 바른 진리를 가지고 영혼을 사랑하고 또 하나님의 교회를 바로 세우는 일에 앞장서 주시기 바랍니다. Тэгээ та нар маань харин яах вэ? Тэ одоо сурсан зүйл дээрээ зогсоод тэ эзний өмнө тэр өдөр бүр тэнцэж байгаа хэсэгтээ ялах байгуулад тэ эзний хүнээр ингээд зогсох тэр үсгэрлэлийг үзүүлж өгөөсэй гэж хүсэж байна. 우리 이게 잠깐 쉬었다 하시자고요. 자, 다들 들어오셨어요? За эхлээд хэлээ. 여기 13절 말씀 우리 한번 좀 보겠습니다. За 이제 13 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг харъя. 자, 형제들아 세상이 너희를 미워하거든 이상히 여기지 말라 이렇게 말씀을 했어요. За энэ дээр 13 дээр юу гэсэн гэхээр ах トゥ нараа ертөнц та нарыг үзэн ядвал бити гайхаа гэсэн. 자, 왜 세상이 너희를 미워하거든 이상히 여기지 말라 그랬냐면 우리는 생명에 거하는 사람이기 때문에 그렇습니다. Яагаад бид нарыг хэдүүлээ гайхахгүй ёсгүй гэхээр угаасаа бид нар чинь тэдний ертөнцийн биш учраас. 자, 그래서 14절에 우리가 형제를 사랑함으로 사망에서 옮겨 생명으로 들어간 줄을 알거니와 이렇게 말씀을 한 거예요. За тэгэхээр бид нар тэнд дээр ижилсэн.
Яагаад тэгэхээр бид нэр энэ дэлхий дээр харьяахгүй гэхээр бид нар чинь энэ дэлхийгээс биш те өөр ертөнцийн хүмүүс болцоо гэж хэлсэн. 자, 그러나 세상은 생명으로 들어가는 것이 아니라 사망에 거하기 때문에 때로는 세상이 우리를 미워한다고 하는 것은 그들은 본질적으로 하나님의 자녀들이 아닙니다. 그들에게 가야 될 것은 사망의 음침한 골짜기인 지옥으로 가기 때문에 그래서 그들에 대해서 이상히 여기지 말라고 한 거예요. За тэгэхээр тэд нэр яаж юм гэхээр гол нь энэ дэлхийн зүйл гэж ярьхлаар тэд нар чинь мөхөж устгах зүйлс гэж хэлсэн тийм ээ. Тэгээ бас үхлийн харанхуй хүндий. Өөрөөр хэлбэл дэлхийг зөвлөхдөө юу зөвлөж гэхээр үхлийн харанхуй хүндий мэт газар. Энэ үргэлжилж явж байгаад эцэстээ одоо төгсгөл буюу шийтгэл хүлээх газар гэж. Тэгэхээр энэ дэлхийд харьяалагддаг хүмүүс гэх юм бол тэр газарт харьяалагддаг тийм зүйлсүүдийн үйлсийн хүмүүсийг хэлж байгаа гэсэн. 자, 우리가 생각을 할 때 세상이라고 하는 것은 세상의 풍속과 습관을 따라서 하나님의 없이 살아가는 곳이 세상입니다. Тэгэхээр харин бидний хувьд болохоор чинь тэгэхээр бас яаж гэхээр энэ дэлхий гэдэг зүйл чинь бурханаас хол тий бурхантай хаваатай зүйл ерөөсөө ярихдаггүй гэсэн үг тэр нэр. 그 세상이 하나님을 알지 못하기 때문에 예수 믿는 사람을 핍박하거나 괴롭게 할 때 그들은 알지 못하고 하는 거예요. Тэгээ тийм учраас энэ дэлхий өөрөө бурхныг танихгүй байгаа учраас дэлхийн хүмүүс буюу дэлхий дээр байгаа оршигч хүмүүс ч гэсэндээ бурхны хүмүүсийг танихгүй байгаа. Тэр утгаараа бид нарыг танихгүй учраас тэд нар яаж юм гэхээр бид нарыг тусгай өөр тэ ингэж хараад бид нарыг одоо үзий ядах хавчих нь тодорхой гэдэг хэлж байна. 그렇기 때문에 이상히 여길 곳이 없습니다. Тэгэхээр яадаг гэхээр бидний хувьд чинь юу тэднээс юу тэднэртэй нийлэх шаардлага байх гэсэн. 그러나 우리는 생명으로 들어가는 사람들이기 때문에 어떻게 여기 생명이라고 하는 것은 하나님과 더불어 살아가는 세계, 성령의 인도와 주장으로 살아가는 세계, 천국 백성으로 살아가는 세계를 말합니다. Энэ бурхан харьяатай дэлхийд харьяатай биш харин бурхан харьяатай хүмүүс гэж юу хэлж байгаа гэхээр бидний явах зам өөр гэдэг хэлж өгч байна. Бид нэр тусгай ариун сүнсээр удирдагдсан гэрлийн замаар явах бөгөөд эцэстээ яг алдрыг авах энэ замын энэ ертөнцийн хүмүүс гэж. 그렇기 때문에 이상하게 여길 것이 없어요. Тэгэхээр бид нэр биднийг те та нар өөр юу гэдэг янз бүрээр ингэ хэлэх нь тэнд гайх шаардлага байхгүй гэж. 자, 여기 15절에 그 형제를 미워하는 자마다 살인하는 자니 살인하는 자마다 영생이 그 속에 거하지 아니하는 것을 너희가 아는 바라. 이렇게 말씀했어요. Дараа багтгаар ишлэлээр цааш нь үзүүлээрээ ах トゥ гээ үдсэн яддаг бүхэн алуурчин мөн өө гэж хэлсэн. Ямар ч алуурчны дотор мөн хэн байдаггүйг та нар мэднэ гэж хэлсэн. 자, 여기 이 세상에 속한 사람들은 형제를 미워하는 사람들입니다. Тэгээ энэ дэлхийд харьяалагддаг хүмүүс яд тэгэхээр үдсэн яддаг гэдэг зүйл ингээд байдаг ах トゥ гээ үдсэн яддаг үзэлтэй. 자, 이 사람들은 가인처럼 살인하는 자예요. Тэгээ яагаад гэхээр энэ хүмүүс чинь нэг талаар нөгөө талаар түүхийг өмнөх талаар харах юм бол алуурчин гэж байгаа хүүхдээ хийх үг нь Каин шүү дээ. Тэгэхээр тэд нэр ах トゥ гээ үзэн ядж байгаа хүн бол яг Каины ижил хүмүүс гэсэн үг. 자, 그들은 여기 있는 말씀과 같이 영생이 그 속에 거하지 않는다고 그러는가 보니까 그들에겐 천국이 없습니다. 그들의 미래는 지옥이 예비되어 있기 때문에 당연한 거예요. Тэгэхээр за бас цааш нь харах юм бол юусэн тэр хүмүүст мөн хам гэж байдаггүй гэж хэлсэн. Яагаад мөн хам гэж байхгүй байгаа гэхээр эдгээр чинь харанхуй тэр үхлийн харанхуй хөндөөгөр явж байгаад эцэстээ яах гэсэн лээ шийтгэх тэр зам тэр ертөнцийн хүмүүс учраас тэднэрт мөн хам угаасаа олгогдохгүй гэж. 그렇기 때문에 우리가 예수 믿으면서 형제를 미워하는 자리에 있지 않도록 해야 됩니다. Тэгэхээр бидний хувьд яах вэ? Тэгвэл Есүст итгээд ах トゥ энэ үдсэн ядагчийн байр суурин дээр очихгүй байх хэрэгтэй.
그건 마귀가 하는 짓이에요. Энэ үзэн ядалт гэдэг зүйл юу вэ? Муу нэгний хийдэг зүйл. 그건 불택자들이 하는 짓입니다. Бас нөгөө талаараа харах юм бол үзэн ядалт гэдэг зүйлийг сонгогдсодын бус буюу сонгогдоогүй хүмүүс үзэн ядалт гэдэг зүйлтэй эвлэрдэг. 그래서 사도 요한은 이런 메시지를 통해서 형제를 사랑하는 사람은 하나님의 백성이고 형제를 사랑치 않는 사람은 마귀의 백성이라고 하는 것을, 지옥에 갈 사람이라고 하는 것을 분명히 이렇게 선포한 거예요. Тэгээ яасан гэхээр Илч Иохан энэ Иохан номноор дамжуулж өгч гэхээр юун дээр тэг ах дүүстэйгээ харьцаж байгаа харьцаанаас нь шалтгаалаад тэг та хайрлж гинүү тэгвэл та бурхны хүн тариндаа хайрлахгүй үзэн ядж гинүү та хаана харилцаж байна вэ гэдэг асууж өгсөн. Муу нэгний хүмүүс үзэн яддаг штэ гэдэг ингээд тэг сануулга өгч. 그래서 여기 16절부터는 사도 요한이 구체적으로 형제를 사랑하는 모습이 무엇인가를 증거합니다. За тэг 16-аас хойш яаж юм гэхээр тэгвэл хайрлан гэж яах хэлж байгаа вэ гэдгийг тайлбарлаж өгч 16-аар шишлээс хойш. 자, 형제를 사랑하는 모습은 내 자신이 우리가 하나님께 사랑을 받았다고 하는 것을 깨닫고 있는 사람이 형제를 사랑할 수 있다고 얘기하는 거예요. За тэн дээр юу гэсэн байгаа гэхээр ах トゥ г хайрлан гэдэг талаар юу гэж ярьсан бэ гэсэн чинь бид нар хайрыг ингээд мэд тэгээ ах トゥ гийнхээ төлөө амиа өгнө гэдэг чинь тийм хайр гэдэг бид нар мэднэ гэж хэлсэн. 그리고 16절에 그가 우리를 위하여 목숨을 버리셨으니 우리가 이로써 사랑을 알고 이렇게 말씀한 겁니다. Тэгээ 16 дээр тэр тодорхой хэлсэн тийм. Яагаад тэгэхээр тэр буюу тэр Христ бидний төлөө намайг хайрлаад амиа өгсөн юм аа гэдгийг би мэднэ гэж хэлсэн. 예수님이 나를 위해서 내 죄값을 대신해서 죽어주셨기 때문에 내가 그로 말미암아 구원을 받았잖아요. Тэгээ Есүс тийм намайг хайрлаад миний төлөө шийдвэрлэг авснараа би ингээд тийм авралыг авсан шүү дээ тийм ээ. 자, 그 사랑을 알기 때문에 이제는 그 사랑을 가지고 형제에 대해서 그 사랑을 베푸는 거예요. Тэр хайр гэдэг зүйлийг ингэж хайрчнаа ингэж юм байна гэдгийг мэдж байгаа учраас бид нар яах вэ? Энэ хайраар бас бусдыг хайрлах гэж хичээж байгаа. 그래서 이렇게 얘기하죠. 우리도 형제들을 위하여 목숨을 버리는 것이 마땅하다. 이렇게 얘기한 겁니다. Тэгэхээр тэр утгаараа тийм учраас чи хайрлан гэж ивэл ах дүүсийн төлөө тэр тийм өөрийнхөө амийг ч гэсэнд өгөх хэмжээний байж ш тэрийг хайр гэж байгаа шүү гэдэг хэлж өгч. 형제를 진리 가운데로 인도하고 그들을 섬기는 일에 게을리하지 말라는 얘기죠. 어떻게 보면. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэгэхээр хайр гэдэг зүйл бол амар зүйл биш ээ. Тэгээ хайрлан гэж ярьж байгаа бол битгий ингээ алгуурлаарэ гэдэг хэлж байгаа. 내가 신학교 강의입니다. 나중에 전화하세요. 네. 그래서 여기 구체적으로 17절 말씀에 누가 이 세상 재물을 가지고 형제의 궁핍함을 보고도 도와줄 마음을 막으면 하나님의 사랑이 어찌 그 속에 거할까 보냐 이렇게 말씀을 했어요. 17 гарах юм бол гэсэн байна. Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүсийн ачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор бурхны хайр хэрхэн байх юм бэ? 강의입니다. 지금 조금 이따 나중에 전화할게요. 네. 그래서 우리가 구체적으로 형제를 사랑하는 모습이 무엇인가를 여기 얘기하는 거예요. 그래서 세상 재물을 가지고 형제 궁핍함을 보고 도와줄 마음이 없다고 하면 하나님의 사랑이 어떻게 그 속에 있냐라고 하는 거예요. Тэгээ энэ дээр бас хэлсэн тийм ээ. Хайр гэдэг чинь одоо бодит амьдрал дээр харах юм бол гэж тийм. Өөр боломжтой чи боломжтой байлаа. Тийм. Хажууд хүн чинь боломжгүй байлаа. За өстөж ихнэ ерөөх болтохоо гэдэг ингээд туслах бодол хэрвээ хамт ямар нэг тийм туслах сэтэл төрөхгүй байвал энэ дотор чинь хайр явагдаж байгаа мó гэж хэлж тийм. 그래서 가장 기본적인 게 뭐냐면 형제를 사랑하는 모습의 표현은 정말 그 형제의 어려움을 보고 실제로 그 형제의 어려운 사정을 돕는 것이 형제를 사랑하는 구체적인 모습이에요. Тэгэхээр энэ дээр харах юм бол тийм үнэхээр тэр ах дүүсийнхээ ямар нэгэн асуудлыг хараад 그래서 여기
18절 말씀에 자녀들아 우리가 말과 여로만 사랑하지 말고 행함과 진실함으로 하자 이렇게 말씀했어요. 네, 18절 말씀. Тэгээд сануулж өгөөд сануулга ирээд түүний дагуу үйлдэж байна гэвэл наа гэсэн үг хэлж. Тэр зөвхөн зүгээр үгээрээ бас тий үгээрээ амаараа бас харин ажлаараа үйлсээрээ үннээрээ харилцаая гэж хэлсэн. 아멘. 우리가 형제를 사랑할 때 말로만 사랑해서는 안 되는 겁니다. Бид нэр хайртай шүү гэдэг үгийг зөвхөн хэлээд өнгөрч болохгүй. 행함과 진실함이라고 하는 게 뭘까요? За энэ дээр харах юм бол тэр үйлдэлээрээ бас үннээрээ ажил үйлсээрээ гэдэг нь ямар утга вэ? 형제가 만약에 궁핍하다고 하면 먹을 게 없어서 굶고 있는데 그것을 보고 아이고 배부르세요. 뭘 사다 먹으세요. 말로만 하면 되겠어요? Тэр яана тэгсэн үү заастай яана тийм үү. За тэгээ одоо үлсээ явж байгаа юм тий. Баларсын аманда өөрөө идэх юм байна. Харин тийм чи үлснүү заастай нэрээ тэгэж өгч болохгүй гэсэн. Тий? 진짜 그래서 사랑이라고, 잘못하면 노화가 진짜 사랑이라고 하는 것은 내 형편에 맞추어서 그 형제를 실제로 먹을 걸 사주고 돕는 것이 그 사랑이죠. харин юу гэдэг те боддоор үнэхээр хайрын сэтгэл гэж юу хэлээд байна вэ? Надад байгаа жоохон юм байсан ч гэсэн надад чихэнд нэг Наполеоны хэмжээний мөнгө гэсэн ч гэсэн тэрийг аваад хуваагаад идэх те тэрнээсээ шалтгаан ингээд өгөх гэсэн энэ сэтгэл буюу тэгээд өөрийнхөө хэр хэмжээнд зөвлөв би баян байсан бол тусламар л энэ даач ингээд надад 10,000 байгаа гэдэг ингээд идэж болохгүй гэсэн үг тийм хэмжээнд тодорхой хэмжээгээр үйлдэл гаргах энэ үр процессыг хайр гэж хэлж байгаа гэсэн. 자, 그것이 구원받은 하나님의 사람이라는 것을 여기 분명히 말씀하고 있는 겁니다. Тэгээ энэ дээр гэх юм бол тэрийг юу ч юм хэдүүлээ аврал авсан бурхны хүн гэж хэлж байгаа гэж. 19절에 이로써 우리가 진리에 속한 줄을 알고 이렇게 말씀하잖아요. Тэгэхээр энэ дээр бас хэлэхээр тиймээс хэдүүлээ одоо үгээрээ хэдүүлээ бие бинийгээ үнэнний хүү хүү юу гэдгийг мэдэж болно гэсэн. 실제로 형제를 사랑하는 모습을 삶에서 보여주는 사람은 우리 스스로가 진리에 속한 줄을 알고 있다는 거예요. Бид нар яадаг гэхээр үнний хүмүүс ингээ бие бинийгээ ойлгодог гэсэн. Хардаг. 내 이웃을 내 몸과 같이 사랑하라고 하는 그 하나님의 말씀을 실천에 옮긴 사람이라는 것을 스스로 알고 있다는 얘기죠. Тэгээ бид нар яадаг гэхээр хөршийг чи өөр байдал хайрлаа гэсэн үг байгаа тийм. Яг тэрний дагуу ингээ үйлдэж яах вэ тэгээ хүн өөрөө бас мэдж байгаа. Би яаж ийнэ? 자, 그런 사람은 우리 마음을 주 앞에서 굳세게 하리로다 그랬어요. Тэгээд ихлээр бас юусан бэ? Тим хүмүүс эзний өмнө тайлгаруулах болно гэж хэлсэн. Амен. 하나님 앞에서도 참 꼬리 뜰 것이 없이 부끄러울 것이 없이 담대한 마음으로 하나님 앞에 설 수 있다는 거예요. Тэгээд тэр хүмүүс яадаг гэхээр эзэн бурхныхаа өмнө зогсохдоо ч гэсэндээ эмээлтгүй тий ингээд цэг цосоод тий ичгнүүргүйгээр зогсож чаддаг гэсэн. 그렇기 때문에 저와 여러분들이 양심적으로 형제에 대해서 행함과 진실한 모습으로 사랑의 모습을 보여줬다고 하면 내가 하나님의 진리 앞에서도 떳떳하고 하나님 앞에서도 떳떳한 거예요. Тэгэхээр бид нар хэлэхээр тэр мөн чанарынхаа хувьд, мэс чанарынхаа хувьд тий өөрийгөө би зөв гэдгийг ойлгодог хүмүүс яадаг гэхээр үнний доторч тэр хайрын доторч тэр эзний өмнө ингээд толгойгоо өргөж чаддаг гэсэн. 그것이 하나님의 자녀된 사람의 바른 모습이라고 하는 것을 이야기하는 겁니다. Энэ дээр харах юм бол энийг юу гэж нэрлэхээр Бурхны хүүхэд гэж нэрлэгдэж байгаа хүний зөвхт байдал, зөвхт төрөх гэж хэлж байгаа гэсэн. 그렇기 때문에 저와 여러분들이 말과 혀로만 사랑하지 말고 행함과 진실함의 모습으로 우리가 사랑을 하도록 해야 됩니다. Тэгэхээр хэдүүлээ тийм учраас энэ дээр бас ярьж байгаа гэсэн. Хүн яриад хэлээд үгээр яриад байх шарн те үйлдэлээр хэдүүлээ харуулах хэрэгтэй байна гэж. 그래서 20절에는 사도 요한이 또 이렇게도 말합니다. 우리 마음이 혹 우리를 책망할 일이 있거든 하물며 우리 마음보다 크시고 모든 것을 아시는 하나님일까 보냐 이렇게 말씀을 했어요.
Тэгээ 20 дугаар эшлэлдэр харин юу гэсэн гэхэлэр ингэсэн. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгдэг ээ. Зүрх маань биднийг яллах үе байдаг. Учир нь Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд биднийг бүхнийг мэддэг гэсэн. 자, 우리가 양심적으로 생각해 볼 때, 우리 스스로 우리를 책망할 일이 있으면 하나님께서는 어떻게 했냐 이거예요. 우리 마음보다 크신 하나님이 우리가 정직한지 거짓인지를 분명히 아시는데 하나님이 우리가 하나님 앞에 진실하게 형제를 사랑하면 하나님은 우리를 반드시 기억해 주시지 않겠느냐 하는 그런 얘기입니다. Тэр заримдаа бид нэр те өөрийнхөө мөс чанараа мэдж байгаа учраас миний зүрх биестэ болохгүй да ингэж болцоод арай л өнгөрөөчлөө дөө би буруу ингэчлээ дээ би хайрласангүй дээ гэд миний зүрх намайг ялалдаг. Гэтэл юм бол тодорхой хэмжээний миний зүрх өөрийг минь ялалж тэрийг надад мэдэгдэж байхад ингээд надад мэдэгдэхөөсээр миний зүрх өөрийг минь ялалж байгаа гэдгийг надад мэдэгдэж байхад тэр хэмжээгээрээ тэгэх тусам нь бүх зүйлийг мэддэг бурхан бүгнийг мэдэхгүй гэж юу гэж. 그래서 21절 말씀에 사랑하는 자들아 만약 우리 마음이 우리를 책망할 것이 없으면 하나님 앞에서 담대함을 얻고 이렇게 말씀합니다. Харин нөгөө талаараа 21-ийг харах юм бол юу гэсэн хэлээрэ хайртууд минь ээ зүрх маань биднийг яллахгүй бол бид бурхны өмнө зоригтой байгаарэ гэж хэлсэн. 자, 내가 형제를 사랑하고 진심으로 형제를 돕고 있을 때 우리 마음이 하나님 앞에 떳떳하니까 그런 사람은 자기 마음을 책망할 것이 없지. За талыг харах юм бол те бид нэр жигнэсээ эзнийгээ хайрладаг те ах дүүсээ хайрладаг байх юм бол миний зүрх яа гэсэн бэ? Тэрийг ч гэсэн мэднэ. Тэгээд намайг бас одоо яллахгүй гэсэн те. Би зөв зүйлийг хийж явах юм бол зүрх маань намайг яллахгүй гэсэн. 이런 사람은 하나님 앞에서 자, 하나님이 내 가는 길을 인정해 주시고 내 삶에 축복하실 것이라는 담대함이 생기는 것이죠. Тэгэхээр яадаг гэхээр зүрх маань намайг яллахгүй гэдэг нь юу вэ? Бидний бурхан намайг зүрх маань юу гэж яадаг гэхээр бурхан миний үйлсийг мэдж байгаа. Бурхан миний ингэж үйлсэн шалтгааныг мэдж байгаа гэдэг зүрх маань ч мэдж байгаа. Тэр хэмжээгээр бурхан ч гэсэн мэдж байгаа гэдгийг мэдэхтэй яадаг гэхээр бид нэр одоо айхгүйгээр айдсгүйгээр толгоогоо өргөдөг гэсэн эзэн юу вэ? 자, 사도 바울이 디모데후서 4장 7절에서 그렇게 말하죠. 4장 7절 8절에서 얘기하지 않습니까? 이렇게 담대한 모습이 나타나는 거죠. 어, 디모데후서 4장 7절 8절 한번 읽어보세요. 네. За хэдүүлээ 2 дугаар Тимот 4-ийн 7-оос 8-ыг харъя. За 2 дугаар Тимот 4-ийн 7-8. 이제 한번 읽어보세요. За 2 дугаар Тимот 4-ийн 7-8. Би сайн Тимотe Хүсо 4장 7절과 8. 네. За би сайн тэмцлэр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урд минь зөв байдлын тэтэм надад зэхэгдсэн байна. Зөвхт шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг тэр түүгээр шагнах болно гэсэн. Амен. 자, 이런 담대함을 얻는 거죠. 우리가. бид нэр энэ дээр харах юм бол те ийм зориг биднээс ингэ төрнө гэсэн. 또 하나님 앞에 이렇게 바르게 살아가는 사람은 22절에 보니까 무엇이든지 구하는 바를 그에게 받나니 그랬지요. За бас дахиад нэгдүгээр яг 3-ын 21-ийг харах юм бол эзний өмнө би зөвөр явах үед яадаг гэсэн бэ? Яадаг гэсэн бэ? Юу хүснэ? Түүнээс гуйгаарай гэж хэлсэн тийм. 여기 무엇이든지라고 할 때 성도가 하나님의 사랑으로 행하는 사람은 그가 하나님께 구하는 것이 뭘 구하겠어요? Тэгэхээр бид нар одоо тэгээд эзний өмнө 잠깐만 끊어졌습니다. 네. 자, 오가나 사모님. 자, 방송이 끊어졌어요. 인터넷으로. 자, 저기 오가나 사모님.
네? 아까 방송이 끊어졌습니다. 아까. 한번 다시 한번 얘기하세요. 그래요? 예, 예. 그래요? 예. Тэгэхээр нөгөө нэг зөвхт хүний үйлдэл, зөвхт хүний хүсэл нөгөө үндэс нь эхэн зөв бол адгын зөв эхэн цэвэрл адгын цэврээс эхэн цэвэрл цэврээс гардаг гэдэг шиг тий зөвхт хүний үнд зөвхт хүний хандлага нь суурин зөв байх юм бол тэр хүний хүсэж байгаа хүсэл ч гэсэндээ зөв зүйлийг л хүсдэг гэсэн. 자, 우리가 무엇이든지 구한다고 할 때 그 아래 보니까 그의 계명들을 지키고 그 앞에서 기뻐하는 것을 행하는 사람은 하나님께 무엇이든지 구하는 대로 하나님이 들어주신다는 거예요. Тэгэхээр юу гэсэн бэлэрэ? Тийм хүмүүс юу ч хүссэн байсан бурхан хүслийнхэн дагуу биелүүлж өгнө гэж хэлж байгаа тий. 또 다른 말로 한다고 하면 우리가 무엇이든지 구한다고 할 때 하나님의 뜻을 따라서 구할 것이고 하나님의 계명을 따라서 하나님이 기뻐하는 것을 구할 거 아니에요? Тэгэхээр яагаад ч энэ ч ингэж бичиж байгаа хэрэг яагаад гэвэл тэр зөвхт хүн хизээж буруу зүйлийг хүсэхгүй гэдгийг бурхан мэдж байгаа. Тэр 사람들이 한 번씩 зөв дотор хүсэгдэнэ гэсэн. 사람들이 착각하는 사람들이 있더라고요. Гэхдээ энэ үгийг болохоор хүмүүс яадаг гэхээр буруу ойлгодог хүмүүс байдаг. 자, 무엇이든지라고 할 때 하나님이 기뻐하는 것을 구하는 것이 아니라 그저 육체의 부패성을 따라서 세상의 욕심으로 어떻게 보면 그 세계를 갖다가 바꿔가지고 내가 하나님을 기쁘게 하니까 내가 이 세상의 부패성을 따라난 그 원하는 것들을 하나님 다 들어줄 거 아니냐 이런 착각을 하는 사람들이 있어요. Гэтэ энэ одоо 22-аар юу те 22 дахь ишлэл 21 болон 22 дахь 1-р Иохан номны 3-ын 21-22 дахь ишлэлийг болохоор хүмүүс буруу ойлгох хүмүүс бас байдаг. Би бидний өсөлт дотор амьдарч байгаа гэж өөрийгөө боддог. Тэгэн гота тийм чи би энийг ч хүсэж болно тэр ч угаасаа юу хүснээ авч болно гэж штэ гэдэг ингээд. Тэгвэл тэрний цаатал уг суурийг харах юм бол уг нь юу гэдэг тийм яг тэр нэг цэвэр мөн үү гэдэг дээрээс асуудалтай. Хэрнээ би юу ч хүсэж болох юм уу гэж ингэж боддог хүмүүс байдаг. 자, 야고보서 4장 2절에 이런 말씀이 있죠. Яаков номны 4:2 дээр ийм байгаа. 너희는 욕심을 내어도 얻지 못하며 살인하며 시기하여도 능히 취하지 못하므로 다투고 싸우는도다. 너희가 얻지 못하면 구하지 아니하기 때문이요. 이런 말씀이 있어요. Яаков 4:2 дээр ингэж байна. Та нар шундаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар алтаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй маа гэсэн. 그런가 하면 정욕으로 잘못 구함이라 그런 말씀도 있습니다. 정욕으로 잘못. 그러니까 정욕이라고 하는 것은 육체의 욕심으로 구하는 거기 때문에 그래서 그 구하여도 얻지 못한다고 이야기를 하는 거예요. Өөрөөр хэлэх юм бол эдгээр яаж гэхээр чинь махбодынхоо дагуу хүслийн дагуу хүсэж байгаа учраас тэр нь олддоггүй маа гэдэг хэлж өгч байгаа тийм. 그래서 하나님께 구하여도 받지 못하는 것은 그것 때문에 받지 못한다라고 얘기를 하는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол эзний нэрийг дуудаад таашгаарчаа ч гэсэндээ үндэсний чинь гол сэтгэлийн чинь гол үндэс нь тийм. 그렇기 때문에 우리가 무엇이든지라는 말씀 속에는 우리가 하나님의 사랑을 받는 사람은 하나님의 사랑 안에서 무엇이든지 구한다는 뜻이에요. Энэ дээр болохоор харин нэгдүгээр Иохан номдэр хэлж байгаа юу ч гэсэн гэж одоо гуйсан болгоно гэж хэлж байгаа агуулга нь болохоор чинь юу ярьж байна вэ? Зөвхт байдал дотроо гэсэн үг. 하나님이 그 зээч муу юм хүсэхгүй гэсэн. 자, 그래서 그 안에서 무엇이든지 구하면 하나님이 들어주신다. 그런 뜻입니다. харин тэрийг нь мэдчих байгаа учраас бурхан яах вэ? Зөвхт хүний хүсэл болгоныг бурхан сонсож өгдөг гэж. 자, 우리가 그의 계명들을 지킨다고 할 때 그의 계명이 무엇인가를 23절에는 구체적으로 얘기해 놓습니다. Тэгээд цаашаа 23-ыг харах юм бол түүний тушаалуудыг сахиж гисэн тий. Учир нь тэр хүн түүний тушаалыг сахиж гисэн. тэрний шалтгаан 23 дээр чинь ямар тушаал юм бэ? 자, 계명이 뭘까? 두 가지. 곧 그 아들 예수 그리스도의 이름을 믿고 그랬어요. За тэгсэн чинь тушаал нь хоёр зүйл байгаа 23 дээр харж байна. Эхнийх нь болохоор түүний хүү Есүс Христийн нэрэнд итгэх гэсэн зүйл байна. 자, 무엇이든지 구하는 것을 받는 하나님의 사랑을 받는 사람은 예수 그리스도의 이름을 믿는 사람이에요.
За тэгэхээр Есүс тэ түүнээс эзэн рүү хандаад хүссэн болгоноо авж байгаа хүний онцлог гэх юм бол тэр хүн нэгдүгээр эзэн Есүсийн нэрэнд итгэсэн хүн байдаг. Жинхнээсээ. 또 두 번째로 그 계명은 우리에게 주신 계명대로 서로 사랑할 것이다 얘기했습니다. Хоёр дахь нь болохоор бидэнд тушаасан гэсэн бие биенээ хайрлах гэж хоёр дахь тушаална. 자, бие биенээ хайрлах. 예수님의 사랑을 가지고 또 다른 영혼들을 말과 혀로만 사랑하지 않고 행함과 진실함으로 사랑하는 것. 그것이 계명이라는 거예요. За тэгэхээр энэ дээр тэгвэл бие биенээ хайрлах гэж юу хэлж байна вэ? Үг болон одоо хэлээрээ хайрлах биш. Үйлдэлээрээ хайрлах гэдэг хэлж өгч байгаа шүү дээ, тийм ээ? Үйлдэлээрээ үйлдэх хүнийг хэлж байна. 그렇기 때문에 그의 계명들을 지키는 사람은 주 안에 거한다고 그랬습니다. Тэгээ юу гэсэн гэхээр түүний эдгээр энэ хоёр тушаалыг сахигч нь эзэн дотор байдгиймаа гэсэн. 자, 예수님을 믿고 예수님이 명하신 대로 서로 사랑하는 사람, 이런 사람이 계명을 지키는 사람이라는 거예요. За тэгэн утгаар өөрөөр хэлэх юм бол Иесуст итгэдэг, түүний тушаалыг дагдаг хүнийг юу гэж юм гэхээр тушаалыг сахигч гэж нэрлэж. 자, 그러면 이러한 사람은 주 안에 거하고 또 주님도 주 안에 거하신다는 거예요. Тэгэхээр энэ хүний бас юу гэж хэлдэг гэхээр энэ хүний дотор эзэн оршдог. Бөгөөд одоо нэг миний дотор бай гэдэг чинь энэ үгийг хэлж байгаа гэсэн. 그걸 어떻게 하느냐? хүн байдаг. 자, 그거 어떻게 할까요? За тэгвэл эзэн дотор байдаг хүн яа гэсэн блэ? 자, 거기 말씀에 우리에게 주신 성령으로 말미암아 그가 우리 안에 거하시는 줄을 아느니라 이렇게 말씀하죠. Тэгэхээр 20 24 아니 뭐야? 예, 24절이요. 하반절에. Тэгэхээр 24-ийн сүүлийн хэсгийг харуулдаг гэсэн хэлээр бидний дотор тэр байгааг бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэддэгэ гэсэн. 자, 성령께서 자, 우리가 예수를 믿고 그 사랑 가운데 행할 때 성령께서 기뻐하시고 성령의 위로와 감동이 역사하십니다, 사실은. Тэгэхээр эзний ариун сүнс тухайн тэр эзэн дотор байг шиг мэддэг бөгөөд эзний ариун сүнс тэр хүнийг тусалж бас тайлгаруулж ингэж өгдөг гэсэн. 자, 그럴 때 우리가 주 안에 거하는구나 라는 것을 깨달을 수 있는 겁니다. Тэгээ магадгүй зарим тохиолдолд эзний сүнснээс танд тайлбарлал ирэх үед бид үнэхээр эзэн дотор бид байгаа юм биш үү гэдгийг бас мэдэрдэг. 그렇기 때문에 오늘 우리가 예수님의 사랑 안에서 어떻게 보면 살아가는 모습, 그 사랑 안에서 행하는 모습은 내가 하나님께 사랑받은 구원받은 사람이라는 징표입니다. Тэгэхээр бид нэр эзний дотор тэр хайрын дотор амьдарч байгаа гэдэг нь амьдраад явж байгаагаараа би үнэхээр өөр замаар дэлхийн явж байгаа тэр бүхлийн харгуу хөндийгөөс өөр замаар боёо гэрлийн замаар явж байгаа юм биш тэгээ та бас ингэж 마귀의 자녀들은 그렇지가 않습니다. 모든 хүмүүс хүүхдүүд болохоор тэгдэггүй. 사랑하지 않고 말로만 하고 또 형제를 속이고 또 손해주고 그러한 사람들이 마귀의 자녀예요. Тэгээ харин муу нэгний хүүхдүүдийг бид нар яаж ойлгох вэ? Үг нь үнэн биш байх. Бас яадаг лээ. Бусдыг ингээд аман л ярьдаг. Үйлс нь байхгүй. За тэгээ цаашаа харах юм бол хайр байхгүй. болохоор бусдыг үзий хатах ингээд стилтэй. Энэ дээр ингээд бид нэр мэдэх боломжтой. 저와 여러분은 하나님의 사랑 안에서 사랑받는 사람으로 끝까지 하나님 앞에서 살아가야 될 겁니다. бид нэр би болон та эзний хайрын дотор олон хүмүүсийг бас эзний хайраар хайрлах тэр гэрэлтлийн зам дээр зогсох хэрэгтэй. 오늘은 여기까지 하겠습니다. Би өнөөдөр энэ үрээ дуусгая. 우리가 지난번에 문세영 사모님 기도하세요. 네? 문세영 사모님 기도하시고. 네. 오늘 묵상한 사모님께서 기도하신다고요? 예.
지금 제가 이제 쭉 залбирч өгөөрэй. 쭉 가는 순서가 그래요. Ингээд дарааллын дагуу пастор ингээд залбирах нэрсүүдийг гаргаж байгаа юм байна. Тэг өнөөдрийн ээлж, өнөөдрийн хонины ээлж мөсөө хавч. За хамтдаа залбирая. Хайртай бурхан минь аваа өдөр бүр шинэ байж эзэн таны үгээр өрөөгдөж эзэн таны үг дотор бид батчин босож улам илүү эзээ үгийг амьдралдаа хэрэгжүүлэн өөрчлөгдсөн эзэн минь аваа тэр зөв үнний үгээр босгогдсон хүмүүс болоход та тусалж өгөөрэй бурхан аваа. Өнөөдөр өгөгдсөн үг бүр нь эзэн бидний амьдрал дээр биелэгдэхэд та тусалж өгөөрэй эзээ. Бид үнэхээр зөв үннийг үлдэж таны ариун тушаалуудыг сахин амьдрахад та тусалж өгөөрэй. Эзэн минь энэ өдөр суралцсан бүх оюутан бүрийн дээр эзэн таны үг дүүрнээс дүүрэн байх болтугай. Бүх алдран зөвхөн танд байх болтугай гэд эзэн Есүсийн нэрээр даатгангуйн залбирчид. Амен. 아멘. 감사합니다. 자, 네.